За өнөөдөр ямар бичлэг орчуулдсан бэлэг хайгаа байжсэн чинь нэг бичлэг харагдсан. Тэгээ тэр нь болохоор одоо Монголд илүү чухал сэдв юм шиг санагдаад тэгээд тэрийг би хадгалсан байгаа даа. Би л талын хүртлээр сонссон. Гэтэ утга санаа нь бол айгүй дэжгүй санагдсан шүү. Тэрийг хэдүүл орчуулж болох юм. New possession, nice and shiny, whatever it is, and there you look at it, got it now, it's mine. And after a few days or a week or two, it wears off. You can actually enjoy all manifestations of life, from the tree to the store display at Tiffany's, if you want. За энэ бичлэг нөгөө гарчиг нь болохоор stop chasing possessions гэж байна. Тэр тань дотор тэр сэдвээр яригдж байгаа сэдвээр go beyond material wealth гэсэн тийм гарчигтай бичлэг байгаа даа. Тэр утга нь болохоор stop chasing гэхээр ямар нэг юмны араас хөөхө болох, юуны араас хөөх хоёр чинь гэхээр possessions гэхээр ямар нэг тийм эзэмшлийн чанартай зүйлүүдээс одоо эзэмшиж болох зүйлүүдийн араас хөөхө болох тухай, зогсох тухай. Тэгээд энэ дотор go beyond material wealth гэхээр ер нь wealth гэдэг чинь баялаг шүү дээ тийм. Material wealth гэхээр эд материалын баялаг тухай ярьж байгаа. Тэгээд go beyond гэхээр ер нь бол wealth гэдэг чинь баялагын тухай ярьж байвал зөвхөн энэ ертөнцийн дээрх баялагын тухай ярил заавал материалыг баялаг заавал байх шаардлагагүй тухай гэх юм. Тэр материалыг түвшний эд баялагаас давж цаашаа илүү баялагыг олох гэсэн утгатай яриа юм шиг л. From the tree to the store display at Tiffany's, if you want. За энэ тухай юу ярьж байгаа гэхээр байгальд байгаа материалын зүйлсүүдийн тухай одоо байгальд ингээд алхаж явах тухай энэ ярен дээр яригдана. Тэгээд тэрнтэй зүүрлээд бас нэг юм яригдж байгаа нь юу гэхээр Fifth Avenue Tiffany's гэж яриад байгаа нь юу гэхээр Tiffany's гэдэг нь Америкийн нэг тийм их том үнэтэй эдлэл чимэглэлийн дэлгүүрийн нэр байгаа даа. Tiffany's гэдэг нь. Тэгээд Fifth Avenue гэдэг тэр 5 дугаар гудам гэдэг бас нэг тэр нэршил гараад байгаа. Нью-Йорк хотод байдаг 5 дугаар гудам одоо маш том тийм хүн болгоны мэддэг нэг их үнэтэй зэрэглэлийн luxury бүтээгдэхүүн зардаг гудам юм шиг байгаа. Тэгээд тэр тухай яриад байгаа шүү. It's just life. You don't necessarily need to, at that stage, you don't need to have anything because you're already enjoying all that. And that is a wonderful feeling of abundance already. But you have to be in the background. There needs to be the connectedness. So there is a certain powerful field of stillness as you walk around Fifth Avenue. За энэ стрэж нэхэр ер нь ингээд гадаа ингээд алхаж явах үед ч юм уу тийм бид нар юу хардаг гэхээр ихэлэг тийм материалын түвшний эд баялаг ер нь бол баялаг тал дээр тийм гадаа байгальд явсан ч гэсэн бид нар баялагуудыг хардаг. Зүгээр нэг хотын гудамжаар явж байхад ч гэсэн тэр баялагыг бас харж болно. Тэр баялаг нь бол арай өөр түвшний хотод дотор бол арай өөр түвшний баялаг. Гэхдээ энэ бүх баялагуудыг яаж ер нь юу гэж ойлгол зөвөр юу гэдэг тэр дундаас нь ингээд бичлэг болгож оруулсан яриа болохоор яг өмнө нь юу ярьж ирсэн үг сайн мэдгүй. Гэхдээ яг энэ яриа эхлэхдээ тэр материалын баялагын тухай ер нь цохож ярьж байгаа шүү. Тэгээд энэ дэр бол ингээд сая юу гэж хэлсэн гэхээр зэрэг хараад. Start display. The all manifestation of life гэхээр ер нь энэ материалын түвшиндөө байгаль дээр энэ ер нь бол амьдрал дээр байгаа энэ их тийм энэ амьдралын хэлбэрүүд тийм амьдрал яаж илэрч гарч ирсэн материалын түвшин дээр яаж илэрч гарч ирсэн энэ их үзмж тийм энэ бүх юмнуудын талаар ингээд ер нь юу гэж хүн ойлгол зөвөрөө гэдэг дээр энэ түвшнүүд байгаа гинэ
материалын төвшин дээр хүн ингээд байгальд ирэх баялагуудыг ингээд харж байгаа нэг төвшин. Тэгээд тэр хүний гараар бүтээгдсэн баялаг тэр одоо Tiffany's гэдэг нь тэр үнэтэй гоёл чимэглэлийн дэлгүүрийн одоо гудамжаар ингээд явж явах үед бас тэр эд баялаг гэдэг зүйлүүдийг бас харж болох тухай. Тэгээд энийг дисплей гэдэг нь ингээд энэ бүх баялагуудыг ингээд харуулсан тэр үед ер нь яаж энэ юмд ингээд өөрийгөө алдчихгүй хүн шиг яаж энэ юмтай харьцах вэ гэдэг тал дээр ярьсарэ. Тэгээ abundance гэдэг нэг wonderful feeling of abundance гэдэг нь ямар нэг тийм эд баялаг одоо жишээ нь байгаль дээр явж явах чинь нэг тийм уулны ингэрт ингээл маш гоё цэцэг навчаар дүүрсэн гоё зүлэгтэй ийм газар ингээд явж байхдаа яг адилхан тэд abundance буюу баялаг ямар нэгэн юмар ингээд баялаг газар байгаа тийм. Тэгээд тэр өөрт чинь мэдрэгдэж байгаа тэр баялагын тухай тэр баялагаас өөрт чинь ирж байгаа тэр мэдрэмжийн тухай ярьсан юм байна. Тэг би энэ доор хадмлаас нь жоох хараад тэгж орчуулад байгаа шүү. Тэгээд this need to be connectedness. Тэгээд тэнд юу чухал вэ гэхээр энэ одоо баялаг гэдэг зүйлтэй бид ингээд холбоо үүсгэх ёстой тухай ярьсан байна энэ ярен дээр. Тэг гүйлгээд харахад certain powerful stillness. Тэгээд ингээд байгаль дээр ч гэсэн эсвэл хаа нэгэн газар ямар нэгэн тийм abundance буюу ингээд ямар нэг юмар ингээд бүрэн дүүрэн эд баялаг шиг ингээд эсвэл ямар нэг юмар их тийм баялаг зүйлээр ингээд явах үед тэр нэг тийм холбоо байх хэрэгтэй. Тэгээ яагаад тэгэхээр тэр юмд нэг тийм stillness буюу тийм намгүн аниргүй чимээгүй нэг тийм орон зай байдаг нэг тэр эд баялаг агуулж байгаа тэр зүйлд ер нь бол strong connection to. Тэгээ за жишээ нь одоо юу гэдэг байгальд дуртай хүн бол ингээд яг байгалийн тэр гоё баялаг дээр алхаж явах үед тэр connectedness буюу өөрийн чинь тэр эд баялагтай холбогдож байгаа холбоос бол байж болно тийм. Гэтэ бас адилхан тэр Нью-Йорк хотын тэр том сүрлэг өргөн гудамжаар тэр одоо luxury гоё дэлгүүрүүд тэр цэвэр тэр ингээд luxury алт мөнгө идэл зардаг тэр Tiffany гэдэг дэлгүүр ч юм уу. Тэгээд тэр 5 дахь гудам гэдэг тэр 5 дугаар гудам гэдэг нь Нью-Йоркийн нэг маш алдартай л нэг тийм гудам л юм шиг байна. Тэгээд тэнд бол ингээд маш одоо luxury бүтээгдэхүүн зардагаараа одоо алдартай учраас тийг ингэж жишээ болгож ярьж байгаа. Fifth Avenue, then you need in the middle of the forest. Тэр өмнө юу хэлсэн гэхээр одоо байгаль дээр явах үед тэр их баян баялаг байгалийн баян тансаг юмн дээр явхад бол тэр юмд ингээд өөрийгөө алдчихгүй байх төвшний тэр өөрийгөө анзаарах тэр юм чинь бол тодорхой хэмжээнд байх ёстой гэж ярьж ирсэн. Тэгээд гэхдээ яг хүний гараар бүтээгдсэн тэр баялаг донд явах үед илүү өөрт чинь тийм өндөр төвшний тэнд алдчихгүй байх тийм юу хэрэгтэй гэдэг тухай ярьсан шүү. Гүйлгэж. So there is a certain powerful field of stillness as you walk around Fifth Avenue looking at everything. You need to have a stronger connection on Fifth Avenue than you need in the middle of the forest. But it's not that you can't be in that place on Fifth Avenue. You can. So if you walk out in the middle of a big city, of course you get all kinds of... Your attention is pulled this way and that. Тэгээд хоёр зүйлэл хэлээ да. Тэг нэг нь бол ингээд байгаль дээр алхаж байгаа хүн шиг. Нөгөөх нь бол ингээд Нью-Йорк хотын тэр эд баялагын дунд ингээд алхаж байгаа хоёр тийм нөхцөл дээр яригдчихэж байгаа. Тэг ер нь бол энэ том хотууд ингээд алхаж явах үед бол өөрт чинь маш их тийм өөр төр чинь анзаарах байх шаардлагатай болдог. Яагаад тэгэхээр өөрийн чинь тэр анхаарлыг татсан маш их юм энд тэндээс гарч ирээл ингээл гялт салбасан юмуд ингээл байдаг учраас одоо илүү нэг тэр connectedness тийм өөрийнхөө дотооддоо холбогдсон тэр байдал чинь илүү хүчтэй байх хэрэгтэй байдаг гэж. And the staying rooted in that field. So stay rooted гэхээр одоо rooted гэхээр суурилж үндэслэж ингээд суугдсан гэсэн утгатай. Тэгээ тэр connectedness гэдэг ааштай өөрхөө тэр одоо оршихуй тэр хүн ингээд үндэслэж гарсан юм шиг одоо надад одоо цэцгэнд бол үндэс байгаа тийм модонд үндэс байгаа
Хүнд бол үндэс байхгүй. Гэхдээ оршихуйн хувьд нь ярил хүний үндэс юу гэхээр оршихуйн байгаад. Тэр өөрийнхөө оршихуйг одоо өөрийнхөө үндэс юм шигээр сууж өгөх тухай ярьж байгаа шүү. So that you're not dependent on your environment to feel peaceful. Тэр өөрийнхөө оршихуй дээр ингэж сууж үндэс шигээр ингэж хүчтэйгээр ингэ сууж өгөхгүй бол яаж юм гэхээр тийм сууж өгч тэр өөрийнхөө тэр оршихуй дээр үндэслэж сууж өгөхгүй бол та зөвхөн ингээд орчноос хамааралтай байгаа учраас энэ тэнд ингээд ялцал болсон юм руу ингээд сонирхол анхааралч ингээд татагдж байгаа. Тэр нь бол том тийм баяланг тансаг хотод явах годамжаар алхах үед бол илүү энд өөрт мэдэгддэг гэдэг тийм өөрийнхөө яг тэр оршихуй дээр л ингэж маш сайхан сууж өгсөн тэр холболттойгоор одоо тэр хотын гудмаар ингэж явахгүй бол маш их тийм тансаг идлийн гой юмнуудад ингээд шууд татагдаал нэг үндэсгүй хүн чинь ингээд шууд татагдаа явчихдаг шүү дээ. Илүү үндсэндээ суурилсан юмнууд бол илүү ингээд тэр үндсэн дээр байгаад байх магадaltaй гэдгээр одоо зөөрлж ярьж. To feel peaceful. Тэр орчноос хамааралтай байгаа нь болохоор ингээд to feel peaceful гэхээр өөрөө ингээд амар амгалан байх, амар амгалангийн мэдрэмжтэй байхын тулд тэр юм ингээд одоо орчноос хамаарат байгаа гэж тэрийг хэлж байна. If you're dependent on your environment to feel peaceful, then тэр та ингээд орчноос зөвхөн нэг амар амгалан байхын тулд заавал тэр тодорхой орчин байх хэрэгтэй болчиход байвал I can't be peaceful here. Тэр жишээ нь одоо ямар нэгэн өөр орчин нэгэл орчингууд би ингээд амар амгалан байж чадахгүй байна. I need to go awesome. Тэбээс хаа нэгэн газар очих хэрэгтэй. Энд бол ерөөс амар амгалан байж чадахгүй байна гэх юм гинэ. Where else? Yes, I'm often mentioned, of course, that nature is helpful. It is wonderful to go. Тэгээд өн биелжсэн байгаль дээр ингээд байхад бол маш сайхан амар амгалан мэдэрдэг. Out to nature. But if you are dependent on nature to become тэгээд хэрвээ ингээд байгаль дээр алхаад тэр амар амгалангийн мэдрэмж аваад ингээд сурчсны дараа яах вэ гэхээр заавал би амар амгалан байхын тулд заавал нэг тийм байгаль дээр алхах болчиход байгаа нэг тийм орчноос хамаарсан хамааралтай болчих юм аа гэнэ. Still and peaceful, then your life becomes restricted. Хэрэг тийм хамааралтай болчвол таны амьдрал бол илүү ингээд хязгаарлагдмал болно. And there is a lack of depth still. Тийм учраас lack of depth гэхээр таны амьдрал тийм гүн зүйл байхгүй нэг тийм зөвхөн нэг хаана байна гэдгээс хамаарал миний одоо амар амгалан л өөрчлөгдөд байгаа. Учраас тийм нэг өнгөн хэсэг дээр л одоо амьдралч өөрнөдөө гэдэг тэр амар амгалан ч өнгөн хэсэг дээр биш илүү ингэж гүндээ байх, гүнээс ч ангарч ирэх тийм амар амгалан байх шүү дээ. You're dependent on a certain environment. Тэрийг олоогүй бол та ямар нэг тийм тодорхой орчиноос хамааралтай болно. Fine, nature is, you love nature. Тэгээд заавал байгаль дээр ингээд гараад тэндээс амар амгалан олоод байвал хамаагүй тэр бол зүгээр. It's beautiful. You love being in nature. It's one. Тэр чинь бол маш гоё үзэсгэлэнтэй. Тэгээд та байгаль дээр байх дуртай энэ чинь бол яг зүгээр. Wonderful, but you are then dependent on that, and you cannot take that state of aliveness into the city. Тэгээд энэ бол зүгээр. Гэхдээ та ингээд хот руу ингээд орох үед та тэр байгаль дээр байсан шиг тэр амар амгалангаа өөртөө ингээд аваад тэр хот руу орж чадахгүй. So it requires greater depth and intensity. Тийм учраас тийм юу хэрэгтэй гинэ. Илүү тийм гүндээ байгаа тэр зүйлтэй холбогдох depth гэхээр одоо яг монголоор юу гэж хэлэх вэ? It requires greater depth and intensity гэхээр илүү их гүн хэмжүүр тэгээд тэр intensity гэхээр тэр холболтыг чинь бат бүх байдал гэх юм уу? Илүү нэг тийм хүчтэй холболт байх хэрэгтэй. Дотоод цаантай юу гэж дотоод ер нь depth гэхээр гүн гэдэг дээр ярьж байгаа. Бас нэг утга нь дотоод гэдгээр бол цагаантай орчуулдаг байх шиг байна. Depth and
intensity, alertness, so that you can enjoy the aliveness everywhere. Тэр амар амгалангийн тэр хүн байглаас тэр амар амгалан гаваад байгаа л тийм тэр зүйл чинь их тийм гүндээ суурилсан байх хэрэгтэй гэж байна. Тэр одоо үндэс ямар нэгэн юм дээр үндэслэж байх. Бид нар чинь нөгөө оршихуг ингээд өөрийн үндэс сууршгээр ингээд тэрнтэй холбоотой байдалтай байх. Тэгээд тэндээс амар амгалан авах гэдэг юм дээр л ярьж хахад энэ дээр юу гэсэн хэрэг aliveness. Тийм ч хэрэг тэр өөрөө чинь амар амгалан гэдэг өөрөө чинь гүнээс гарч байгаа бол тийм хаан ч явсан ямар ч орчинд байсан таны тэр одоо сэрэмжтэй байдал тэгээд тэр амьдлаг байдал чинь хаанч байсан тэрийг ингээд мэдэрч болж чаднаа. Хаан байгаас хамааралгүйгээр тэр өөрөө чинь дотор байгаа тэр амьдлаг байдал тэгээд өөрөө чинь тэр анхааралтай сэрэмжтэй байгаа байдал чинь алдагдахгүйгээр тийм орчноос болоод алдагдахгүйгээр өөрт чинь байх болно л гэж хэлээ юм байна. Wherever you are, in all manifestations of life, see them as temporary play. In all manifestations of life гэхээр амьдралын янз бүрийн илэрхийлэл хэлбэр туршилт тухай хэлж байна. Тэгээд the temporary play of form гэхээр төр зургийн энэ хэлбэрүүдээр тоглож байгаа тоглоом гэдгээр нь хэлж байна. Temporary play of forms, because that's what it is. Яагаад тэгэхээр энэ бол зөвхөн л энэ юм аа. Энэ эд баялаг тийм ээ wealth гэдэг байна шүү дээ. Ямар нэгэн баялаг гэдэг зүйл бол хэлбэр илэрхийлэмжээр хэлбэр туршилтээр одоо тоглож байгаа тоглоом юм аа. There's nothing permanent here. Энд бол ямар нэгэн тийм байнгын мөнхөд байдаг зүйл бол байхгүй. Nothing permanent. Permanent гэхээр тогтмол байнгын тогтмол юм бол байхгүй. If you take a movie picture of Fifth Avenue, let's just stay with Fifth Avenue. Хэрэг та ингээд зураг авдаг ч юм уу, бичлэг хийдэг ч юм уу. Тэр одоо 5 дугаар гудамжинд явж байхдаа бичлэг юм уу, зураг юм уу ингээ аваад явж болно. За яг жишээ болоод энэ 5 дугаар гудамжийг л аваад ярьчих гинэ. That stands for all cities in all. Тэгээд энэ 5 дугаар гудамжийг яагаад жишээ авч ярьж байгаа нэхээр энэ бол бүхэл том хотуудад байдаг бүхэл гудамжинд байж болох энэ зүйлийн төлөөлөл болгож хэлж байгаа маа. Streets. If you took a movie camera to Fifth Avenue and film all the people running around the street. Хэрэг та ингээд камера аваад тэр гудамжаар ингээд явж байхдаа бичлэг хийгээд тэр гудамжаар алхаж байгаа хүмүүсийг ингээд харуулсан тэр бичлэг ингээд хийгээ явал. And then a few years later, let's say 50 years. Тэгээд дараа нь тэр бичлэг хийсний дараа нэг хэдэн жилийн дараа ч юм уу за яг 50 жилийн дараа ч юм уу. You watch the film. Тэр бичлэгээр үлээд ингээд үзвэл then most of the people running around Fifth Avenue will have disappeared already. Тэгээд тэр 5 дугаар гудамжинд алхаж ирсэн хүмүүс 50 жилийн дараа бол ихэнх нь байхгүй болсон байна. Not only from Fifth Avenue but from the planet. Зөвхөн тэр 5 дугаар гудамж гэлгүүгээр энэ дэлхийн ертөнцөөс одоо байхгүй болсон байна. So you watch ultimately insubstantial life forms going about their business or their play. Тэр таны бичлэг юу харуулах вэ гэхээр энэ хэл нэг тийм ultimately insubstantial life forms. Ер нь бол ингээд тэр амьдралын энэ олон хэлбэршил дүрсүүд нэрсээ ач холбогдолгүй энэ эсвэл явж ultimately гэдэг нь явж ерөөсөл амьдралд байгаа бүхэл хэлбэр дүрсүүд ямар ч ач холбогдолгүй зүйлүүдийг бол та ингээд бол харнаа тэр бичлэгээсээ гинэ. Essential life forms going about their business or their гэхээр ерөөсөл өөрхөө тэр ажлын ямар ажил хийж байгаа юу хийж байгаа тэрнийхээ араас ингээд бүгдээрээ яваад байгаа буюу тэр play буюу яг тэр өөрсдийнх нь одоо тэр энэ амьдрал чинь
хэлбэрийн тоглоом гэдэг байгаа шүү дээ. Тэрийг ярьж байгаа. Бидний хувьд бол ингээд тэр хүмүүс ингээд бизнесийг араас явж байгаа. Тийм бизнесийг өөрөөр хийх ёстойг хийх гээл өөрөөр одоо хувийн ямар нэгэн зорилгоо биелүүлэх гээл ингээд алхаж байгаа. Гэтэ ер нь бүхэлд нь том зургаар нь харах юм бол зүгээр л өөрсдийнхөө тэр тоглоомыг тоглоод явж байгаа. Their play, they call it business, but it Тэр хүмүүс бол өөрсдөө энэ тоглоомыг бол бизнес гэж хэлдэг. is play. Гэтэ энэ бол зүгээр тоглоом юм аа. And to them it's serious, but it's not. Тэр хүмүүсийн хувьд бол маш их тэр сериосны ач холбогдол сериосны гэдэг чинь их ач холбогдол өгсөн сүртэй тийм ингээд чухалчилсан тийм л юм байна. Тэр хүмүүсийн одоо тэр тоглоом нь бол гэтээ энэ бол тийм биш ээ. It's the play of life, includes Wall Street. Энэ бол амьдралын тоглоом юм аа. Тэгээ энэ бол Wall Street-ийг бас хамсгаад хэлж байна. Wall Street гэдэг нь ингээд Нью-Йорк хотод байдаг үнэт цаасны арилжааны гудамж байгаа. If you know its play, it's fine. But Хэрвээ та энэ юм тоглоом гэдгийг мэдж байгаа бол энэ бол одоо зүгээр. you can only know its play through being connected to that which is deeper than the forms in yourself. За энэ чухал юм хэлж. За хэрвээ та энэ тоглоом гэдгийг бол мэдж байгаа бол сайн байна гэж байгаа тийм. Play, it's fine. But you can only know its play through being connected to that. Гэхдээ энэ бол тоглоом юм а гэдгийг хизээ мэдхүүхээр тэр өөрхий тэр холболтоор дамжуулж гинэ. Тэр нэг холболт яриад байгаа шүү дээ. Нэг оршихуй дээр ингээд суурилсан үндсэн их гүн суурилсан тэр холбооны тухай ярьж байсан. Тэгэд энэ холбоогоор дамжуулж та энэ юмнууд чинь тоглоом юм а гэдгийг бол таньж мэднэ. Which is deeper than the forms in your. Тэгээд in yourself forms in your life. Тэгээд энэ холболт бол ингээд өөрөө чинь энэ амьдралд гараад байгаа энэ хэлбэр төрсчлөлтүүдээс илүү гүнзгий холболт юм аа. Одоо энэ хэлбэрийн төвшөндөө бол ингээд энийг тоглоом гэж харахгүй байгаа тийм ээ. Гэхдээ энэ холболтоор дамжуулаад өөрийнхөө оршихуй дээр холбогдсон өөрийнхөө холболтоор дамжуулж илүү гүндээ энийг харуул. Энийг бол одоо тоглоом гэдэг бол харнаа л гэж байна. Тэгэд энэ бол энэ хэлбэрүүдээс илүү гүнзгий юм аа гэж. Yourself. Then you recognize the forms as the play of form. Тэгж чадвал та recognize the forms as the play of form. Тэгэд энэ хэлбэрүүдийг та юу гэж анзаарч ажиллаж таних вэ гэхээр тэр өөрийнхөө холболтоор дамжуулаад энэ бол ерөөсөө play of form гэхээр энэ хэлбэр төрсөөр тоглож байгаа тоглоом юм аа гэдгийг л одоо таньж чадна. But if you are not connected with the depths of being in yourself, Хэрвээ та одоо өөрийнхөө оршихуун тэр гүн холболтоор холбогдоогүй байвал яах вэ гэхээр you don't recognize the movement of form as the play of forms. Та юуг таньж чадахгүй гэхээр энэ хэлбэр төрснүүдийн энэ хөдөлгөөнийг гэж юм байна. Одоо тэр бичлэг хийгээл тодор гудамжинд ингээд бичлэг хийсэн байгаа шүү дээ. Тэр ингээд 50 жилийн дараа ингээд үзэхээр тэр хүмүүсийн ихэнх нь одоо энэ дэлхий дээр байхгүй. Гэхдээ 50 жилийн дараа ингээд тэр бичлэгээ үзэхээр юу анзаарах вэ гэхээр энэ хэлбэр төрсүүд бол зүгээр тэр хүмүүс бол шүү дээ тийм. Зүгээр хэлбэрүүдийн тоглоом юм аа гэдгийг л одоо харах болно. You don't recognize. You don't гэж юм. Өөрийнхөө гүн оршихуун гүнд суурилж ингэж холбоо үүсгээг бол энэ хэлбэрийн түвшин тоолж байгаа тоглоом гэдгийг бол таньж чадахгүй л гэж юм байна шүү дээ. The movement of form as the play of forms, because to you then that's all there is. Тэг яагаад гэхээр таны хувьд бол зүгээр л энэ бол яг л одоо тийм байх болно. Энэ дээрс байгаа бүхэл юмуд таны хувьд одоо тэр өөрхийн гүнд ингээ холболт үүсээгүй байх үед бол таны хувьд энэ бүх төрсчил хэлбэрүүд юу вэ гэхээр ерөөсөө энэ хэлбэрийн гадаргуун дээр байгаа л зөвхөн зүйлс юм аа гэж юм байна. And then there comes a neediness.
Зөв all there is гэдэг нь ерөөсөө ингээл болоо гэсэн үг. Энэ гадрын төвшөнд байгаа энэ хэлбэр төрсүүдээр төрсөчн л юм байна штэ гэж л одоо харах төвшөнд л байх юм байна л да. Өөрхөө оршихуун гүнтэйгээ холбогдоогүй байхад тэр юм чинь зүгээр хэлбэрийн тоглоом байна штэ гэдгийг харж чадахгүй. Харин зүгээр эн чинь зүгээр л энэ л юмнууд байгаад байгаа юм биш. Энээс өөр юм байхгүй юм байна гэж л ойлгоно. Тэгээд then there comes a neediness гэхээр хэрэг тэгээд ингээд энэ хэлбэрийн тоглоом юм байна гэдгийг харж чадахгүй бол юу гарч ирэх вэ гэхээр танд ингээд хэрэгцээ үүснэ гинэ. And then there comes a neediness. I need these forms to make me happy. Тэгээд надад энэ хэлбэрүүд ийм хэлбэрүүд байж энэ юмнууд намайг аз жаргалтай болно гэж хэлэх юм. And there comes a concern and seriousness about forms. Бас юу гарч ирэх вэ гэхээр comes a concern гэхээр тэр хэлбэрүүдийг юу гэж ойлгож эхлэх вэ гэхээр тэр хэлбэрүүдэд маш их тийм сериусны хандаж эхлэх нэ. Тэр neediness тийм ямар нэг тэр хэрэгцээ шаардлага нүсээ тийм тэр юмнууд тэр хэлбэрүүд надад байж би одоо амар амгалан жаргалтай байх гэдэг нэ. There comes a concern гэхээр нэг асуудал гарч ирнэ гэж байгаа. Ямар асуудал гэхээр тэр хэлбэрүүдэд ингээд нэг тийм seriousness гэхээр ингээд ер нь seriousness гэдэг чинь заарат. Ноцтой байдал гэж орчуулж байна. Нэг тийм seriousness гэхээр хурцтмал байдал, ноцтой байдал, их тийм ач холбогдолтой байдал гэдгээр орчуулагдах байх. Чухалчлах тэр хэлбэрүүдийг ингээд чухалчлаад ирнэ л гэж байна. Because that's all you seem to have. Тэгэхээр танд байгаа бүхэл юмнууд ерөөсөө л тэр хэлбэрүүд л байгаа учраас тэр хэлбэрүүд бол таны хувьд бол маш чухал болж ирнэ л гэж байна. So you get unduly anxious about the forms. You get unduly anxious. Нэг тийм зөксгүй нэг тийм anxious гэхээр ингээд нэг тийм хүлээлт үүсгэл юм л да. Ингээд ямар нэг юм ингээд хүлээж чадахгүй байгаа ингээд нэг тийм anxious. Anxious гэдэг чинь юу юм те? Дөгшүүр юм байна. Тэгээд unduly anxious гэхээр зөксгүй нэг тийм төгшөр үүсгэх юм байна. Тэргүй төгшөр. Тэгээ танд нэг тийм зөксгүй гэдэг юм уу? Эсвэл нэг тийм зориудын албаар үүссэн нэг төгшөр л үүсгэл юм байна л да. Тэгэхээр нэг хэлбэрүүд төр ингээд маш их тийм ач холбогдол өгөөд ирэхээр anxious about the forms of life. Anxious about the forms of life. Амьдралын хэлбэрүүдэд, төрсүүдэд өгсөн нэг тийм төгшөр үүсгэл юм байна өөрт. And everything is very serious. Бүх юм бол ерөөсөө л маш их тийм сериусны болно. Чухал болно. Зөвөр жүжиглээд. So most people in big cities are serious. Тэгэхин том хотуудын хүмүүс бол маш их тийм сериусны байдаг. Going about their business. Тэр өөрсдийнхөө бизнесяраас явж байхдаа. And there's fear underlying the seriousness. Serious гэдэг үг байна. Seriousness гэхээр нэр үг болчихж байгаа. Тэр чухалчлаад байгаа юмны доор айдас бол байгаа гинэ. They're serious because they are ultimately in a state of conceit. Чухал царай. Seriousness гэхээр чухал царай юм байна. Цагаантаа гоё орчуулж байна. Therefore underline the seriousness. Seriousness. They're serious because they are ultimately in a state of concealed to themselves fear. Тэгээ яагаад seriously байгаад юм гэхээр concealed fear гэхээр ингээд айдсаа өнгөлөн далталсан учраас тэр нь одоо seriously болоод байгаа гинэ. Дахиад сонсоод. Дотоод айдсан. Serious because they are ultimately in a state of concealed to themselves fear. Тэгээ seriousness нь яг бидний хувьд бол ингээд тэр бизнес их араас яваад эхэлж чухал одоо бизнесмен хүн шиг ямар нэг тэр одоо бизнес л эхэлж чухал байгаа гэж л одоо харагдахаар тийм. Гэхдээ яг тэрний доор юу вэ гэхээр битүү айцсан яг
тэрний доор ингээд нэг тийм битүү айц байгаа гинэ. Өөрөө ч мэдэхгүй тийм. Гэтэ тэрийг ингээд маш чухалд ингээд бодоод байгаа. And they're trying to get somewhere. Тэгээд ерөөсөл ямар нэг хааны газар л очих гол хичээгээд байгаа. They never get there, but they Гэтэ хязгаарч тэн дээр очиж чаддаг гинэ. always on the way somewhere very important. Гэтэ ерөөсөл байнга л нэг тийм ямар нэгэн чухал газар л очих гэдэг тэр очих замдаа л явж байгаа. To get this done. Тэгээд ерөөсөл энийг одоо хийж дуусгах хэрэгтэй. They never get it done because Ерөөсөө тэрийг гэдэгтээ ингээд дуусгах чаддаг гинэ. do this and then there's something else. Яагаад тэгэхээр ерөөсөө дахиад нэг хийх хэрэгтэй, дуусгах хэрэгтэй юм гараад ирчихдэг учраас. Lack of, that's not abundance. Тэгээд энэ бол ерөөсөө тэр abundance бол биш юм аа. За abundance гэхээр их гоё үг. Ингээд их тийм түгээмэл байдал гэж орчуулж болно. Утга нь бол би хараатыг өгөл өгнө. Abundance. Элбэг дэлбэг байдал гинэ. Тэгээ энэ бол ерөөсөө элбэг дэлбэг байдал бол биш юм аа. There can be no true feeling of abundance if you don't recognize the playful nature of the world. If you don't recognize the playful of nature of the world. Тэгээ байгаль дэлхий дээр байгаа энэ их тийм playful nature гэхээр хүүхчийг ингээд хөөрхөн тоглоод идэх штеп юм замхнаар тэр хүн тэндээ өөрийгөө зугаацуулаад тийм playful nature гэж байна. Тэрийг тэгэхэд энэ дэлхий дээр байгаа нэг тийм хөвгчлөлтэй хөөрхөн ингээд өөрийгөө зугаацуулаад байгаа юм шиг юм тоглоом шиг юмыг ингээд таал анзаарч таньж болж чадахгүй. You don't recognize the playful nature of the world. If you are dependent for your sense of fullness on the forms, there's no abundance. You're just You are dependent of your sense of fullness. За та ингээд өөрөө чинь бүрэн дүүрэн мэдрэмж if you are dependent for your sense of fullness. За sense of fullness гэхээр ингээд өөрөө ингээд сатглан ингээд нэг тийм хангалттай мэдрэмжийн тухай ярьж байна. If you are dependent on your sense of fullness гэхээр таны энэ хангалттай ингээд дүүрэн тийм ээ энэ хансан байдал чинь юунаас хамааралтай болоод ирж байна гэхээр fullness on the forms. Тэ хэлбэрүүдийн хувьд бол өөрөө чинь ингээд нэг тийм хансан тийм ээ ингээд дүүрсэн тэр мэдрэмж хэрэг та ингээд энэ хэлбэрүүдээс өөрийгөө дүүрэх гэсэн нэг тийм хамаарал гэж юм шүү дээ. If you are dependent for your sense of fullness of form гэж юм байна. Тэгэхээр хэрвээ таны ингээд бүрэн дүүрэн байгаа тэр мэдрэмж чинь энэ хэлбэр төсвүүдээс хамааралтай байгаа даавал энэ дээр бол ерөөсөө тэр abundance гэдэг юм бол байхгүй байна гэсэн үг нэ. Тэр элбэг дэлбэг байдал бол байхгүй байгаа юм байна. There's no abundance. You're just seeking more forms. Та бол зүгээр л ингээд илүүл нэг тийм хэлбэр хаагаад байгаа. To fill your life up with. Тэр хэлбэрүүд дээр өөрийнхөө амьдралыг дүүрэх гээд байгаа. За тийм. Хангалуун байдал чинь хэлбэрийн чанартай бол За тэр хангалуун байдал чинь хэлбэрийн чанартай бол гэж юм ба штэ. Энэ бол одоо элбэг байдал бол биш юм аа. So here we have then at the most fundamental level, abundance is being in touch with the source of life. So here we have then at most fundamental level. За бид ингээд энд одоо юу байна вэ гэхээр энэ ингээд бүр толгуур төвшөндөө анхдагч төвшөндөө бол хамгийн анхдагч төвшөн дээрээ бол So here we have then at the most fundamental level, abundance is элбэг байдал бол being in touch with одоо тэр being in touch гэхээр ингээд нэг тийм холбоотой байгаа байдал. Being in touch гэхээр цаантай юу гэх вэ? Being in touch with in touch гэхээр ингээд холбоотой байдал гэж хэлэх байна. Being in touch with the source of life.
source of the юутай холбоотой байдал гэхээр source of life within yourself гэхээр өөрийн чинь тэр амьдралын их үүсвэртэй өөрийн чинь дотор байгаа тэр амьдралын их үүсвэртэй холбоотой байдал одоо тэр бүр үндсэн төвшин дээр ярих юм бол өөрийн чинь амьдралын их үүсвэртэй холбоотой байгаа байдал өөрийн чинь дотор байгаа life within yourself and recognizing it as the essence of who you are, of course. Тэгэд энэ холбоотой өөрийнхөө оршихуй их үүсвэртэй холбоотой байдлыг өөрийгөө юмаа гэж одоо мэдэх who you are, of course. Тэгэд энэ амьдралын их үүсвэртэй холбоотой байдал чинь л одоо би юмаа гэдэг энэ одоо үндсэн тулгуур зүйл тийм тулгуур төвш үндсэн төвшөндөө энэ зүйл of course. And then look around and experience the sensory world. Тэгээд ингэ санаа нь бол ингээд ерөөсөө явж тийм хүнд юу ч байж болно. Гэхдээ таны ингээд хамгийн хэрэгтэй зүйл хамгийн багтаа гэж үзвэл тийм хамгийн үндсэн төвшөндөө ярих юм бол таны тэр амьдралын их үүсвэртэй дотооддоо холбоотой байгаа байдал мэдээж recognize it as the essence. Тэгэд энэ имийг л одоо дотооддоо тэр холбоотой байдлаа ерөөсөл маш тулгуур зүйл юм а гэдгийг л одоо мэдэх үед гэж юм байна. Одоо надад юу ч байж болно, тийм мөнгө байж болно, ажил байж болно, ямар нэг нийгмийн байр суурь байж болно. Гэхдээ хамгийн тулгуур төвшөндөө бол таны тэр амьдралын их үүсвэртэй дотооддоо холбоотой байгаа тэр байдал чинь л хамгийн чухал зүйл юм а. Essence гэхээр эсвэл хамгийн гол юм а гэдгээ одоо таних тухай ингээд таньсан үед бол яах вэ гэхээр then look around and experience the sensory world. Тэр ингээд орчин тойрноо ингээд дэлхийг ингээд хараад үзэхээр энэ sensory world гэхээр ингээд бидний ингээд мэдэрдэг эрхтнүүдээс ирж байгаа энэ мэдээллийн ертөнц гэсэн үг. Нүдээр ингээд хараад байгаа тийм би зүгээр л энэ ертөнцийг нүдээр харж байгаа энэ туршилт тийм энэ төлөв байдал энэ юмнуудыг ингээд энэ байдлаар одоо орчин тойрноо харах үед then look around and experience the sensory world. Залруулж байгаа мэдрэхүйн орчин таслаад бахаар утаа алдагтаа тань тэг би энэ хадмал нь гарч ирэх байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд хит явуулчаар ингээд мартчихад байгаа юу ярьсан бэ гэдгийг. Тэгэхээр ингээд хэд удаа ингээд сонсч яахгүй. Луг нь энэ YouTube дээр энэ нөгөө хадмлын ингээд бичгээр гаргаад ирчихдэг байсан. Би тэрийг одоо гаргаж ирчихдэг байхгүй. Энэ өөрөө хадмалгүй өөрөө YouTube л автоматар хадмал гаргаж ирээд байгаа юм л да. Тэгэхээр яг тийм юу биш. Аль биесний тэр хадмал нь биш юм шиг байна. Гэтэ ингээд явж байхдаа утга нь гарч ирэх. Гэтэ яг энэ утган дээр агүй сайхан барайд бол агүй сайхан юм ярьж байгаа. And then you can participate in the play. За. Тэр өөрийн дотор байгаа тэр амьдралын их үүсвэртэй холбоотой байлаа л мэдчих үед одоо таньдсан байх үед ингээл энэ одоо хор ертөнцийн энэ мэдрэмжээр орж ирж байгаа энэ experience тэ туршилтын юмнуудыг зүгээр л ингээд энэ тоглоомд оролцож болно гинэ. Then can participate in the play гэхээр энэ хэлбэрийн тоглоомд та орж болох юм аа гинэ. Одоо тоглоомд оролцож болно. Without completely losing yourself. Тэг яаж оролцох вэ гэхээр өөрийгөө бүрэн тэр юмд алдчихгүйгээр одоо тэр тоглоомд оролцож болно. In it and enjoy the play of form. Тэгээд ингэж одоо энэ тоглоомд дуртай болно гэнэ. Enjoy the play of form. Энэ хэлбэрүүдээр тоглож байгаа. Одоо хүүхдэр бол нэг жоох хүүхдчин ингээл нэг дөрвөлчин, гурвалчин янз бүрийн төрсүүдэр ингээд тоглоол идэг штеп. Юм зам өрөөч ч юм ингээд янз бүрийн төрсүүдэр ингээд тоглоомыг тоглоод байгаатай адилхан. Хэрвээ та ингээд өөрөөр тэр амьдралын их үүсвэртэй холбогдсон холбоотой байдлаа таньж чадах юм бол одоо хамгийн би одоо амьд байхын тулд тэр л над одоо хэрэгтэй юм байна гэдэг юм ал ойлгочих юм бол зүгээр энэ төрсүүдийн энэ хүүхдүүдийн тоглож байгаа юм шиг жижиг энэ төрсүүдээр тоглож байгаа тоглоомд бол өөрийгөө тэрэнд алдчихгүйгээр оролцож болох юм байна гэж.
And then you experience, as you do that, you experience another level of abundance, that is the abundance of experiencing. Тэгээд эндээс нь чухал юм. Тэгээд юу гэж юм хэрэг. Тэгээд ингээд энэ тоглоомд оролцсны дараа You do that, you experience another you experience another level of abundance гэхээр та ингээд өөр төвшний элбэг дэлбэг байдлыг та мэдэрнэ, одоо experienceийнэ, мэдэрч үзнэ, тийм. Энэ элбэг дэлбэг байдал гэдгийг арай нэг өөр төвшөнд ойлгож мэдрэх болно. a level of abundance, that is the abundance of experiences. Тэр нь юу гэхээр ингээд experience-ийн abundance of experience гэхээр одоо туршилтуудын элбэг дэлбэг байдал гэж одоо янз янзын experience гэхээр одоо юу гэмээр юм дээ монголоор за яарат experience туршлага гэдэг Google дээр бол дадлага тийм дадлагч гэж болж байна. Ер нь бол ингээд бид нар чинь нэг туршлага дадлагын ажилд явж байгаа хүмүүс шүү дээ тийм. Тэрэн дээр холбоотой ярьж байна. Тэгэд энэ дадлагын ажилд ч ерөөсөл оронгуудаа олон юу нэ олон мэдрэмж авах. За олон мэдрэмж авч болно гэж юм байна. Цаанд нэрчлэлээр. Тэгэд яг ингээд хүн ингээд тоглоомд оролцоо тийм тэр өөрийгөө тэр юмд ингээд бүрэн алдчихгүйгээр тоглоомд оролцох үед яг гэхээр өн чинь ингээд энэ мэдрэмжийн туршлагын талын юмнууд чинь маш өөр юмнууд байд юм ба штэ. Би зөвхөн л нэг над энэ л үзэгэл байвал одоо миний хажууд энэ үзэг байгаа тийм. Тэгээ энэ үзэгэл надад байвал би одоо аз жаргалтай болох гэдэг л гэж өмнө нь бол хараад байгаа штэ. Би одоо үзэгтэй л болмоор байна, үзэггүй л одоо болохгүй байна. Би одоо үзэггүй л учраас би одоо зовоод байна гэдэг ингээд аа. Тэгэд исэн бол зүгээр хэлбэр юм биш тийм. Энэ үзэгчин бол ерөөсөө хааж байдаг элбэг дэлбэг юм байж тээ гэдээ ойлгочихно гэсэн үг л дээ. Тэгсний дараа яах вэ гэхээр би үзэндээ л ингэж чухалчлал үзэл чухал гэл ингэж бодоод исэн байна гэдгийг мэдсийн дараа өн үзэгчээс хаана л үүдэг юм байж тээ. Үзэгнээс өөр бас бусад хэлбэрүүд бас байд юм биш тээ. Гэж байгаа юм шигээр одоо ойлгох юм байна л та. Энэ одоо элбэг дэлбэг байдлыг өмнө нь бол би зөвхөн л одоо үзэгчин л ингэ ховор юм байна л гэж бодоолаа байсан бол ер нь бүх юм чинь ерөөсөө элбэг дэлбэг юм байна штэ гэдэг тэр бүхнээс авч болох тэр мэдрэмжүүд чинь эн чинь л баялаг юм байна штэ гэж энэ төвшөнд одоо юмыг харж эхэлнэ гинэ. Yes, of experiencing life in various ways. Тэгээд ингээд experiencing life гэхээр одоо амьдралыг ингээд мэдрэх тийм амьдралыг туулах маш олон зам байд юм байна гэж бас ингээд ойлгоно. Through where you go, what you do, relationships. Тэ хаашаа нэг газар явах, эсвэл ямар нэг юм хийх, эсвэл хэн нэгэнтэй одоо хайр сэтгэлийн харилцаа үүсгэх юм уу? Sensory experience. Тэгэл ямар нэгэн тийм мэдрэмжийн юм туршилт хийх тийм ээ. Even there you don't get lost in it. You can Гэтэ тэр юмд өөрийгөө алдчихгүй байх. Even enjoy food. Тэр чигтэл та ингээд хоолнд их дуртай болж болно. Нэг even enjoy food гэхээр ингээд идж байгаа хоолнд их тааламж авч болно. Tastes good. Тэг хамттай. Without the addictive enjoyment that is. Гэтэ тэр хоолоо идж байхдаа юуг үгээр идвэхээр ингээд addictive enjoyment гэхээр донтолд үүссэн тэр таашаал донтолтгүйгээр тэр хоолоо ингээд таашааж идэж болно. Addictive enjoyment that is very different that go. Энэ бол өөр юм аа. Тэгээд донтолт үүссэн үед ингээд яаж хоолоо идэхин л өөрөө ингээд жүжиглж хараалаа. I need more of this. Тэгээд донтолт үүссэн байхад бол ерөөсөө ингээл надад энэс илүү юм хэрэгтэй, аливаа надад илүү энэс гоё юм өгөх гээд ингээд таатай адилхан. Тэгээд бүгдийн л ингээд идээд таатай адилхан. Тэрний яаж юм гэхээр өөрийгөө одоо тэр тоглоомд алдсан байгаа даа шүү дээ. Хоол идэх тоглоомд. And then just come. You need to take it into. More. Тэгэл ингээл ерсэл ингээл амрагвал ингээл юм хийгээл илүү юм өгөх гэл ингээл ийштэйш хараад дараа нь юу идэх үү гэл хагаад байгаа юм шиг ингээл итгэл юм байна л.
drink another one. Дахиад нэг уух юм байлаа, дахиад нэг уух юм. Sex, need more. Тэг секс надад илүү хэрэгтэй байна гэдэг. And it draws you out of you. Where's the next sex object? Тэг draws you out гэх ингээл хайгаал олон илүү нэс амар энэ секс одоо юу гэдэг илүү хин хаана энэ секс object дараагийн секс object секси одоо би хаван тэг хүнийг зөвхөн биеэр хараад тааш тэг дараагийн бие нь хаван гэл ингээл хайхал юм байна. Тэг өөрөө тоол жижиг хараад. And of course it draws you out there. The draws you out гэхээр өөр чинь ингээд аваад явчих юм байл та ингээд өөр чинь ингээд ерөөсө дагуулад явчих юм байл. You can enjoy sensory experience. Та энэ мэдрэмжийн талын туршилтын юмнуудыг бол одоо яг таалж болно. Without becoming addicted to sensory experience. Тэг яаж гэхээр ямар нэг тийм донтолт үүсгэхгүйгээр тэндээ донтчихгүйгээр тэр одоо мэдрэмжийн туршилтын янз янзын юмнуудтай донтчихгүйгээр. And that is to be able to enjoy sensory experience, and whatever you do is also abundance. It's the part of whatever you do is abundance. За тэр юу яриад байгаа шүү дээ. Ямар нэг хэлбэр дүрс тухай ярьж байгаа тийм. Тэр өөрийгөө алдчихгүй байх, хэлбэр дүрсийн тоглоомонд алдчихгүй байхаар тэр тоглоомонд оролцох тухай ярьж байгаа. Гэхдээ бас ямар нэг юм хийх дээр бас одоо энэ элбэг дэлбэг байдал бас яригдчих болно гэж байна. Whatever you do is also abundance. It's the part of the fullness of life. За энэ бол ерөөсөө амьдралын бүрэн дүүрэн мөн чанарын нэг хэсэг нэ. And then it's possible that also things come into your life. Бас нэг боломж нь юу гэхээр танд юмсууд өөрт чинь ирж болно нэ. Тэг өөрөө чи амьдралд орж ирэх. And then you can enjoy things also. Тэг та юмсаас их тийм баяр баясгалаас авч болно. For what they are. Тэр юм юу ч ажиж болно те. Тэр юм одоо юу байхаас машин вэ нөө тэг юу точиж байдیں۔ Тэ хоёр юмудаас ингээд бас таашаал авч болно. Without getting worked up about owning them or яаж тэнтертэй хандах вэ? Өөрт чинь амьдралд ямар нэгэн зүйл ингээд ирж болно. Тэгээ тэрийг enjoy хийж болно. Enjoy гэдэг нь ингээд тэр юм та сэтгэл хангамжтай байх хэлээд. Тэгээ өөрөө чинь амьдралд орж ирж байгаа тэр хэлбэрүүдэд сэтгэл хангалуун бол байж болно. Тэгтээ яг хөөхөр өөрийгөө яа гэж чинь without getting worked up about тухайн тэр юм ингээд эзэмших хэрэгтэй гэсэн нэг тэр юугүйгээр сэтэл санаагүйгээр тухайн юм ингээд би эзэмших хэрэгтэй. Тэгээ өөрөө чинь амьдралд орж ирж байгаа юмыг ингээд яг тааламжтайгаар ингээд тэр юмыг бол байлгаж болно. Гэхдээ тэрийг заавал би эзэмших хэрэгтэй гэсэн нэг тийм хүсэлгүйгээр гэж юм. Owning them or fear of loss. Эсвэл тухайн тэр юм алдчихгүй юмсан гэсэн айцгүйгээр enjoy something beautiful, why not? Эсвэл ямар нэг гоё сайхан үзэсгэлэнтэй юм бас байж болно. Яагаад болохгүй гэж. But not obsessively accumulating one thing after another. Гэхдээ гоё юм бас байж болно. Гэхдээ юугүйгээр байлгаж болох вэ? Заавал тэр юм ингээд ахаад тийм гоё юм над байх хэрэгтэй гэсэн нэг тийм obsessive гэрээ ингээд бүр нэг тийм донтцсон юм шиг байдлаар хоримтлуулахгүйгээр гэж байна. Accumulating one thing after another pointlessly гэхээр ерөөсөл утга учиргүйгээр ингээд тухайн гоё юм гайхамшигтай үзэсгэлэнтэй гоё сайхан юмыг ингээд ахаад ийм гоё юм чинь ахаад над хамааралтай гэж байна. Ахаад энэ гоё юм над байх хэрэгтэй гэсэн нэг тийм хамааралгүйгээр
тэрийг ингээд цуглуулах гэдэг. Тийм гоё сайхан юмнуудыг цуглуулах гэдэг. Ан тэг шаардлагагүйгээр тэгээд тэгж байгаа нь бол ерөөсө pointless гинэ. Ингээд ерөөсө утгагүй зүйл. But to honor the world of things also is part of being here. Янд бас нэг чухал юм байна. To honor the world гэхээр юуко ингээд дэлхийд дээр байгаа юмсыг хүндлэх тухай хэлж байгаа юм лөө. We have to honor the world of things. Нэг гоё үг гэдэг чинь юу гэдэг лээ honor гэдэг чинь эд зүйлсийн ертөнцийг хүндэтгэх гэдгээр нь хэлж байна. Одоо appreciate гэдэг чинь одоо ингээд чинь монголоор юу гэсэн үг лээ? Талархах за тий. Энэ одоо дэлхий дээр байгаа юмсад ингээд талархах гэдгээр нь хэлж байгаа юм байна. The world of things also is part of being here. Энэ талархах бол ерөөсөл энэ дэлхий дээр байгаагийн л нэг бас хэсэг юм аа. Одоо нэг дэлхий дээр байгаагийн нэг одоо сурах юм уу, нэг одоо өөрчлөлт байх хэрэгтэй зүйл. Одоо энэ дэлхий дээр байгаа юмсад одоо талархах энэ өөр чинь шин чанар бол энэ дэлхий дээр байгаагийн л нэг одоо өөр чинь нэг хэсэг. So as things come to you, so you don't need to seek abundance for the sake of abundance. You have. Тэндэрс гоё юм. Тэгээд ингээд as things come to you гэхээр ингээд юмс ингээд өөр чинь зүг рүү ингээд чиглэж ирэхэд ирж байхад тэгээд seek abundance гэхээр элбэг байдлыг ирж хаахгүйгээр for the sake of abundance гэхээр зөвхөн одоо элбэг байдалтай байхын тулд элбэг байдлын араас хайхгүйгээр гэж юм байна. For the sake of abundance, you have to go to the place of abundance. Тэхийн тулд you have to go to the place of abundance гэхээр та элбэг байдлын араас хөөж гүйхгүй байхын тулд та тэр элбэг зүйлс байдаг газар руу явах хэрэгтэй гэж байна. Хэтрүүлэхгүйгээр гинэ. Хэтрүүлэх хэрэггүйгээр. From there, different levels of abundance manifest in your life. Тэгээд тэнд очиж чадвал өөр төвшний элбэг байдал manifest in your life гэхээр хэлбэрч нэ гэж одоо илэрнэ. Өөр төвшний одоо элбэг байдлын араас гүйхгүйгээр байж чадвал зөвхөн элбэг байхын тулд шүү дээ, тийм. Элбэг байдлын араас ингэж хөөж гүйхгүй бол таны амьдралд өөр төвшний элбэг байдал илэрч гарч ирнэ л гэж байгаа. Manifest гэдэг нь одоо дүрсчиж, биелэх болно. Тэгээ өөр төвшний элбэг байдал таны амьдралд одоо илэрч гарч ирнэ. They may include the outermost level things coming to you. За тэрний яаж юм гэхээр хамгийн одоо гадрууны түвшиндөө ярих юм бол юмс хэлбэрээр ирж болно өөрт чинь. The outermost level things coming to you. All been said already in the New Testament by Jesus. За энэ бүхэн бол ерөөсөө шинэ гэрээ номон дээр бол аль хэдийн хэлсэн байдаг шиг. Seek only that connectedness with the source. Зөвхөн тэр өөрийн дотор байгаа их үүсвэртэй холбоотой байдлыг дахиах хэрэгтэй гэж Иесус хэлсэн юм байна. Seek only within yourself, which he called the kingdom of heaven. Тэгээ нэг юу гэж нэрлсэн гэхээр kingdom of heaven гэдэг нь Devajinгийн kingdom одоо хаанчлал гэх юм уу гэж нэрлсэн гинэ. And all the other things that you thought you needed for your happiness will be added unto you. Танд хэрэгтэй байж магадгүй гэж та бодож байсан бусад зүйлс тань дээр одоо нэмэгдэж ирнэ гэж байна. Thought you needed, you don't need them anymore. Зөв та бодож үлдсэн. Тэр юмнууд надад хэрэгтэй байхаа гэж л бодсон. Гэтэ заавал хэрэгтэй байх албагүй. Даадшилтай байхын тулд. For your happiness, but they will be added. Тэр юу гэж нэхэр өөр чинь тэр амьдралын их үүсвэрийг өөр чинь дотор байна гэдэг тэр олсон тийм амьдралын их үүсвэр намын дотор байгаа юм байна гэдгийг олсон тэр
холболт гэдэг тухай яриад байгаа. Тэгэхээр тэрийг л олцох юм бол тэрийнхээ араас л хөөж байгаа бол гадрууны түвшинд байгаа хэлбэрүүдээр араас хөөх биш, харин зөвхөн өөр чинь дотор байгаа тэр амьдралын их усрын холболтын араас хөөж явж байгаа тэрийг олцох юм бол өмнө таны ажралтай байхын тулд над ийм тийм юмуд хэрэгтэй гэж бодсон зүйл чинь тань дээр нэмэлт болж ирнэ гэж юм байна. So to appreciate beautiful things is also part of abundance. Тэгээд appreciate beautiful things гэдэг чинь энэ гоё сайхан зүйлсийг одоо талархаж сурах гэх юм уу, талархах нь part of abundance. Элбэг дэлбэг байдлын нэгэн хэсэг юм аа. Also part of abundance, and you don't always need to own what you appreciate. You заавал одоо тэр талархаж сурахын тулд тэр имийг эзэмсэн байх бол шаардлагагүй. can appreciate beautiful things for a while that you see. Тэр сайхан гоёмсог зүйлсүүдийг ингээд талархаж харж байх үедээ л одоо талархаж болно тийм. See that somebody else has. Тэгээд хэн нэгэнд байгаа тэр гоё сайхан зүйлүүдийг зөвхөн тэр харж байхдаа талархаж болно. That somebody else has, you can say, oh, that's a beautiful thing you have. Тэр санаа нь бол одоо жишээ нь эрчүүдийн хувьд ч юм уу тийм хэн нэгний гоё ингээл тансаг машиныг ингээд хараад би нэг эзэмшвэр байна гэж ингэж хүсхийн орн тийм зүгээр энэ сайхан юм ингээд байдсан байна гэж ингэж талархаж сурах тухай. Тэр талархаж харах тийм. Гэтэ ямар нэг тийм би нэг эзэмшмээр байна гэсэн нэг тийм хүсэлгүйгээр одоо талархах. Ингэж сурах чинь л одоо өөрт чинь элбэг дэлбэг байдал байгаа гэдгийг одоо мэдэх нэг хэсэг юм а гэж юм байна. Тэр одоо хин нэгний өмч байгаа шүү дээ тэр машин гоё тансаг машин. Одоо эмэгтэй хүмүүсийн хувьд одоо юу ч үгүй гоё үнэтэй цайтай богж эмэг ч юм уу цонхон ч юм уу. Тэгээ тэрийг ингээд хин нэгэн эмэгтэй байна гэж ингэж харж талархах нь тийм өөрт чинь байгаа элбэг дэлбэг байдлаас гардаг л нэг хэсэг нь л гэж хэлж байна. Одоо тэр дотроос олсон тэр холбоо тийм амьдралын их үс хүрт гэдгийг зүйлэн олцсон байх үед бол элбэг дэлбэг байдал гэдэг чинь өөр төвшин танд илэрнэ гэж байгаа шүү дээ. Гэхдээ заавал тэрийг би эзэмсэн байж би аз жаргалтай болох гээд тань гэх биш. Хин нэгэн өөр хүн тэрийг чи эзэмсэн байж болно. Гэхдээ тэрийг ингээд хараад та талархаж сурах хэрэгтэй тийм. Тэр хэрэг тэр дотоод байгаа тэр холболтоо олсон байхад бол тэрийг хараад өөрт чинь талархал төрнө л гэж юм байна. Without the compulsion to say, I need to have that too. Тэгээ хэн нэгэнд байгаа тэр гой сайхан юм харангуйта зөвхөн талархаал гэтээ тэр юм надад байх ёстой гэж хэлэхгүйгээр Appreciate it. Тэгээ appreciate it гэхээр ингээд талархах бас л талархах гэсэн. Appreciate гэхээр илүү ингээд өөр төвшний талархал appreciate үнэлэх за. Тэгээ тэрийг үнэлэх юм байна л та. Одоо тэр гой сайхан юм чи өөр хүний эзэмшил тийм. Гэтэ тэрийг одоо үнэлж байгаа. When I lived in London, I would sometimes enjoy walking along Regent Street and Bond Street, where they. За би Лондонд байхдаа янз бүрийн бодмуудаар алхдаг байсан. Тэгээ тэнд их аз жаргалтай байдаг байсан. The Bond Street гэдэг нөгөө Америкийн хувьд бол 5 дахь гудам гэж ярьдсан шүү дээ. Fifth Avenue, New York гэдэг. Нью-Йоркийн хувьд бол тэр хэсэг чинь бол инглиш бол маш үнэтэй зэнтэй том luxury тийм дэлгүүрүүдээр дүүрсэн гудмал юм байлгүй дээ бодвол Английн хувьд бол энэ үн Англид төрсөн билүү, Англид амьдарч байсан билүү. Тэгээд тэнд байхдаа бол ингээд Bond Street-ээр бол одоо алхдаг байсан. Тэр нь бол одоо Америкийн тэр 5 дахь гудамтай л адилхан юм байна л да. Тэгээд тэндээ бол ингээд маш их тийм үнэтэй зэнтэй зүйл зардаг дэлгүүрүүд бол байдаг. Expensive shops. The expensive shops are, and look in the windows. Тэгээд тэгж алхаж байхдаа тэр дэлгүүрүүдийн цонхоор бол хардаг байсан. I couldn't afford a single item that I saw in these windows, but I did. Тэгээд тэр цонхоор харахад бол яаж исэн гэхээр тэр цонхоор харагдаж байгаа юмнуудын нэгийг нь ч би ингэж худалдаж авах тийм бил байхгүйсэн. I didn't really want it. Гэтэ тэр юмнуудыг би авах эзэмших хүсэл байгаагүй.
just enjoying some of the beautiful things. Гэтэ зүгээр л одоо гой сайхан юмнуудыг ингээд хараад их баясж ирсэн. And 2 minutes is enough. Okay, I've enjoyed it. Зөвхөн 2 минут л хангалттай. Тэгээд тэрийг би ингээд тааламжтай байсан. Зүгээр л харсан. Тэгээд болсон. You know, I couldn't have bought it, but I didn't really need it. Гэтэ би тэр юмнуудыг ерөөсө худалдаж авч чадахгүй байсан ч тэр юмнууд ерөөсө надад бол яг бол хэрэгтэй бол байгаагүй. Even if I'd had the money, I don't believe I would have bought it. Тэр тусмаа хэрэг надад тэр юмыг худалдаж авах мөнгө нь байсан ч гэсэн би бол тэр юмнуудыг худалдаж авна гэж бол итгэхгүй байсан. Maybe 1 or 2 things I might have bought, but Гэтэ ганц 2 юм бол худалдаж авах байсан байж магадгүй. not more. Гэтэ тэрнээс илүү бол биш. So you can visit somebody's home and say, oh, this is so beautiful. За тэгээд та ингээд хэн нэгний гэрт очиж ингээд тэнд тэр хүний гэрт нь байгаа зүйлсийг ингээд хараад оо нэст яасан сайхан юмнууд ээ гэж хэлнэ. Without mentioning, saying, oh, his place, his thing is much more expensive than mine. Гэтэ юу гэж хэлэхгүй гэхээр оо энэ хүний одоо энэ эзэмшиж байгаа энэ гой сайхан юмнууд нь одоо надад байгаа юмнуудаас илүү үнцэнтэй юм байна гэж ингэж бодох бодлогүйгээр ингэж одоо оо яасан сайхан юм гэж ингэж харна гэнэ. It used to be the custom in Spain. It's probably no longer the custom because the country has become modernized. When you visited somebody's home and you said, oh, isn't this beautiful? The whole... За дууган жоонголцсон шүү. Хэд чанга байвал хэлээр явсан. Тэгээд үгсэн лээ. Said, oh, isn't this beautiful? За энэ Испани улсууд бол нэг тийм боломжлол байдаг. Гэтэ одоо бол тэгэхээр бол болсон байх. Тэг яа тэгэхээр тэр хот бол илүү ингээд орчин үеийн болсон. Тэгээд тэр Испанд байхдаа ингээд хэн нэгний гэрт очлоод ингээд сууж байхдаа юу л хөөөр яасан сайхан гоёмсог юм бэ гэж хэлсэн гэнэ. The host would immediately say, take it, it's yours, it's yours. Тэр тэгж хэлвэл тэр гэрээ эзэн юу гэж хэлэхээр наадхаа аваа гэж хэлдэг гинэ. Тэр одоо кастом гэж тэр уламжлал нь бол энэ бол таних гэд хэлдэг гинэ. Of course you are not supposed to take it. Тэр уламжлалаар бол ингээд та тэр имийг тэгж гэрээ эзэн тэгж хэлсэн ч гэсэн та тэрийг ингэж авах бол ёсгүй гинэ. Тэр уламжлалаар бол тэгж хэлж байгаа нь бол зүгээр ингээд хүндэлж байгааг гэлийг хэлбэрл юм байна л та тэр хүний. He would have been shocked. Some foreigners made that mistake. Тэгээд нэргээд хэн нэгэн гадаад хүн гээд тэр уламжлалыг мэдхгүй тэр хүний гэрт очичоод тэр аваа гингүүт нь тэр имийг ингээд авчих бол агууг зарим гадаад хүмүүс тэр алдааг бол хийж исэн гинэ. Аваа гингүүт нь авчихсан юм байна л та. Тэгээд жоохон шоконд оруулсан юм байна. So to go about wanting to manifest material abundance in your life is хэрвээ та өөрийнхөө амьдралд элбэг дэлбэг байдлыг ингээд үүсгэмээр байвал perhaps not the right way to go about it. За магадгүй ингээд яг тийм зөв ёсоор нь тэрийг хиймээр байвал because you're concentrating on the outermost layer of abundance. Тэгээд жан яаж юм хэрэг та зөвхөн элбэг дэлбэг байдлыг зөвхөн нэг тийм өнгөн хэсгээр байгаа учраас тэгж байгаа хэрэг. And even if you manage to manifest abundance on the outer level, гэхдээ хэрэг та элбэг дэлбэг байдлын энэ гадаад төвшөнд гадаргуун төвшөнд нь энийг одоо бүтээж чадлаа гэж үзвэл it's not going to give you the true feeling of abundance.
Энэ бол танд одоо жинхэнэ тэр элбэг дэлбэг байдлын одоо үнэн мэдрэмжийг бол өгөхгүй гинэ. It's not, in other words, it's not going to make you happy. Өөрөөр хэлбэл энэ бол таныг аз жаргалтай болгохгүй. It's not going to fulfill you except for a few days. Таныг бол бүрэн дүүрэн байлгахгүй. Гэхдээ магадгүй нэг хэдэн өдөр л тэгж болж чадна. The new possession, nice and shiny, whatever it is, and Шин эзэмшсэн хөдөлж авсан ч юм уу, их гоёмсор гоё, их тийм гялцал болсон ч юм уу, ямар нэг юм байлаа ч гэсэн. and there you look at it, Тэгээ та тэрийг ингээл хараад got it now, it's mine. бас давчлаа энэ одоо минийх. And after a few days or a week or two, Тэгээ хэдэн өдрийн дараа ч юм уу эсвэл 1-2-7 хоногийн дараа ч юм уу, or give it a month, эсвэл одоо нэг сар үгүй. it wears off. Тэгээд энэ ингээд өөрөөс чинь ингээ алгуур байхгүй болох юм байна л да. It's no longer that fulfilling to be driving the Ferrari or whatever it is. The Ferrari гэдэг спорт машин ингээд жолоодод байх нь тийм ч бүрэн дүүрэн өөр чинь дүүргсэн аз жаргалаар дүүргсэн тийм юм бол биш юм байна гэж хэлнэ гинэ. Willing to be driving the Ferrari or whatever it is. So the Ferrari ч юм уу эсвэл өөр нэг ямар нэг юм ч юм уу. There's nothing wrong with the Ferrari, but if you Гэтэ тэр Ferrari-д бол ямар нэгэн асуудал бол байхгүй тийм. Энэ бол Ferrari-гийн тухай бол биш ээ. Гэтэ та энэ Ferrari руу гээд харж байгаа чинь аз жаргал авахгүй ч ингэж харж байгаа бол if you're looking to the Ferrari for happiness and fulfillment, аз жаргал эсвэл өөрөө чинь бүрэн дүүргсэн тэр зүйлийг ингэж одоо авахын тулд тэр спорт машиныг харж байгаа бол and to give you the feeling of it's not going to work for that long. энэ бол одоо их тийм урт удаан тэр аз жаргалыг чинь бол өгөхгүй. If you're just driving it because you enjoy that experience, that's a different matter. Гэхдээ та зөвхөн тэр машиныг ингэж жолоодод унаж явж байгаа тэр мэдрэмж нь болж байгаа бол энэ бол арай нэг өөр хэрэг. There is a difference here. Гэхдээ энэ хоёрын хооронд бол ялгаа байна гинэ. Эхэндээ бол тэр Ferrari машиныг ингээд авж байгаа нь бол ингээд өөригөө аз жаргалаар дүүрэх гээд байгаа. Тэгэд энэ бол их удаан хугацаагаар ажиллахгүй гэж байгаа тийм. Аз жаргалыг чинь байнга өгөөлөх юм бол биш. Гэхдээ бас нэг зүйл нь юу гэхээр зүгээр Ferrari машиныг зүгээр ингэж унаж явах тэр мэдрэмжийг ингээд авахын тулд тэгж байгаа бол энэ хоёр бол ялгаа нь бол арай өөр. So don't condemn the world of things that's happening. Тэгэд энэ юмсын энэ хорвоо ертөнцийн юмсаар дүүрсэн тийм юмсын энэ одоо ертөнцийг битгий ингээд буруутгаа Has been done traditionally by many. Гэтэ энэ бол одоо өмнө бол хийгдчихсэн by many religious people гэхээр шашин шүлгтлээ олон хүмүүс энэ зүйлийг бол хийсэн. Одоо юмсыг ингээд буруутгаал энэ хороо дэлхий дээр байгаа эд баялагийг бол буруутгасан. Тийм зүйлүүдийг бол хийж ирсэн. Many religious people, they were afraid of it. Тэгэхээр тэр хүмүүс энэ юмнаас бол айж байсан. And so don't go there. You must not have any possessions in. Тэгээ тийшээ битгий яв ингээд та чи бол ерөөсөө ямар нэг юм эзэмших ёсгүй гэж хэлж байсан. Many religious orders and so on, not just Christian, but also. Тэгээ Христэс гадна бас олон уламжлал шашин өдрөл яг л адилхан энэ зүйлийг бол хийж байсан. Тэгээ энэ юмнаас бол айж исэн гинэ. Тэг хүмүүст бол юу хэлж байсан гэхээр тийшээ битгий яваа. Чи бол ерөөсөө ямар нэг юм эзэмших ёсгүй гэж бол хэлж байсан. Яа тэр юмнаас бол айж исэн учраас. Also other religions, monks, nuns, no, you must not have any possessions. Тэгээ тэр ламууд, тэр nuns гэдэг нэмэгтэй ламууд you must not have any possessions. Тэр хүмүүст юу хэлж байсан гэхээр ерөөсөө чи ямар нэг юм эзэмших ёсгүй л гэж хэлж байсан. In some traditions, Buddhist monks are not allowed to touch money. Тэгээд зарим энэ буддист уламжлал дээр бол ламнар бол ямар нэг мөнгөнд хүрэх нь бол байж болохгүй зүйл бол байсан. Of course, I can see the reason behind it. За мэдээж
би бол энэ зүйлийн цаана байгаа учир шалтгааныг бол харж байна. But it would be even greater, of course, if you could touch money and you're free of attachment to the money. За мэдээж ингээд яг тэр хурж байгаа мөнгөндөө ямар нэг тийм attachment гэхээр за attachment гэдэг нь одоо хамаарлыг хэлж байна. Attach гэдэг нь одоо тэр юмдаа өөрийгөө наах тийм ингээд хамааралтай байх. Гэхдээ мэдээж та бол мөнгөнд хүрэхдээ тэр хурж байгаа мөнгөндөө өөрийгөө ингээд хамааруулчихгүйгээр тэр одоо хамаарлаас гадуур ангид байж болно гэж юм байна. The money that you touch. I'm not attached. Тэгэж гоё ярьдаг юм. Attachment гэдэг үгэн дээр хүртэл бүдэрч шүү дээ. Харин тэгж байна. Цаа орчуулад өгөөрэй. Attachment одоо би чинь буу авлаа шүү дээ, тий. Тэгээ нэг гоё буу авахгүйгээр за. Тэгээд нэг тэр буугаа гангалаа шүү дээ, attachment тийм. Тэгээ одоо урдталд дуу намсах чих ч юм уу, магазинаа томруулах ч юм уу. Тэгэл байна. За. Одоо айд хийнэ л гэсэн үг шүү дээ. Зөв. Тэгэд мөнгөнд хүрэхдээ ингээд яг одоо сүм нь бол хэлж байгаа чи ингээд мөнгө эзэмшиж болохгүй, мөнгөнд хүрч болохгүй, ламнар та нар ингээд мөнгөтэй байж болохгүй, хүрчиж болохгүй гэж занс нь хэлж ийсэн. Яа тэгэхээр тэр сүмүүд бол айж ийсэн гэж байгаа тийм. Гэтэ тэр attachment байхгүй бол тэр хүрэхтэй attachment байхгүй бол энэ миний бодлоор бол энэ бол байж болох зүйлээ л гэж л байгаа юм байна. Тэгээ яа тэгэхээр I'm not attached to it гэхээр очгогийн хувьд бол тийм залгаа гэдгээрээ хэлвэл яг яах юм бол одоо тэр мөнгийг өөр дээр залгах гэхээр утгах юм бол яах юм бол гэтээ attachment гэдэг нь гоё үг шүү дээ. Хараад. Тэгээ миний бодлоор бол чи нэг гоё хувцас өмсчихлээр яг өөрийгөө юу гэж мэдэрдэг. Хавсралт юм байна. Өөрийгөө хавсрах юм биш. Тэгээ өөрийгөө нэг гоё харагч байгаа. За бид юм орчуулад байгаа шүү. Очгоо жаа сонсоо явчаарай. Тэгээд орчуулгын алдаа гарч ирэл туслаад хажуугаар нь хэлж болно шүү. Окей. Донтолт юм гинэ. Тэр мөнгөндөө донтчихгүй бол яг лам хүн байвал тэр мөнгөнд бол хөрж болно шүү дээ л гэж л аам. Then you can touch it. Тэгээд тэр донтол байхгүй бол зөвхөн тэр мөнгөнд бол хөрж болно тий. Тэндээс заавал бист болохгүй яа гэвэл манай сүмийн багш надад тэгж хэлсэн гэдэг шаардлагагүй. It's fine. Yeah, fine гэдэг чинь бол зүгээр. Rather than being a ooh. Тэр жүжиглээд тэр ингээл аагаал тийм. Бист энд хөрчүүлстэй алуулна гэж байгаа юм шиг ингээд байгаад ах шаардлага. And of course they're not allowed to touch a woman. За мэдээж бас эмэгтэй хүн төрж болохгүй байсан. It's dangerous because, of course, the reasoning behind it is it will take you into complete unconsciousness. Тэгээд the reasoning хоёроо тааш тэр шалтгаан нь бол одоо харж байна гэж хэлсэн шүү дээ. Тэр шалтгаан нь одоо тайлбарлаж байна. Тэгээд мэдээж бол мөнгөнд хүрч болохгүй бас мэдээж эмэгтэй хүн тус хүрч болохгүй гэж хэлж ирсэн тийм. Тэгээд яагаад гэхээр тэр энэ юмны цаана байгаа шалтгаан нь юу гэхээр энэ зүйл бол таныг бүрэн ингээд complete unconsciousness гэхээр бүрэн ийм унтаа байдалд оруулчихна. Ухамсаргүй төлөвд оруулчихна гэж юм байна. Will take you into complete unconsciousness гэхээр таныг ерөөсөө ухамсаргүй төвшөнд ингээд унахчнаа л гэж л юм байна. You into complete unconsciousness. The sexual urge will rise up in you. Тэр яаж юм гэхээр эрүүл ухаанаа алднаа. За эрүүл ухаанаа алдна. Зөв яг тэгж байгаа юм. Манай цаантаа яг амьдрал дээр гоё орчуулж. Сонсголч нь ерөөсөө нэг юу инглиш ярьдаг юм биш үү? Миний хувьд бол яаж яриад байгаа? Эсвэл албаар ингэж яриад байгаа болов? Сайн мэдхгүй. Энэ багш чинь яг цэвэр англи хэлтэй хүн биш үү? Герман хүн байхгүй. Тэгээд англиар жоохон өөр ярьж байгаа. Өөр англи юм байл л да. Окей. Буулгааг нэ за очгоо буулгах чи та. За тэгээд
Тэгээ бичлэгтэй учраас тэгээд хажуугаар хүмүүс орж ирдээ бол хүмүүсийн анхаарал нь байхгүй болж байгаа. The sexual urge will arise up in you гэхээр таны секс хүсэл бол ингээ оргилж өөрчнө гэж гарч ирнэ. And will make you totally unconscious. Тэгээ тэр бол таныг ингээ бүрэн ухамсаргүй төлөвд одоо цаантны хэлээр бол эрүүл ухаан алдна гэж байна шүү дээ. Maybe that's the reason why in some cultures women are covered. За магадгүй зарим соёл иргэншилд бол эмэгтэй хүмүүс өөрсдөө ингээд хувцаар ингээд өөрсдөө ингээд хаацсан байдаг тийм. Хувцсан нөмөрцөн байдаг. Scared. Тэн айж гинэ. It could be chaos. Тэгээ тэр өөрсдөө ингээд хувцсансан гэж яах ил болгоод өөрсдөө ингээд харуулчвал өстэй chaos гэдэг чинь үнэх замбараг байдал үүсэх юм байл. Яа тэр нэг эрүүл ухаан алдчихад та тийм. And yet if you are connected with the source, then all that is not a problem. Гэхдээ хэрвээ та тэр амьдралын их усүртэй дотор чинь байгаа амьдралын их усүртэйгээ холбогдсон байхад бол энэ бол асуудал бол биш мэдээж. So manifesting abundance is not really the right way. Go to the source and allow from the source for abundance if it wishes to manifest in your life. За одоо л яг жинхэнэ гол юм гарч ирж байгаа шиг байна. Manifesting abundance гэдэг нь юу гэж нэхэр одоо элбэг дэлбэг байдлыг хэлбэржүүлэх тухай ярьж байна. Элбэг дэлбэг байдлыг одоо өөрийнхөө амьдралд гаргаж ирэх тухай. Хэрэг ингэхийн тулд ингэмээр байвал is not really the right way. Go. Тэгээд энэ элбэг дэлбэг байдлыг өөрийнхөө амьдралд ингэж үүсгэх нь бол нэг тийм яг зөв зам бол биш. Зөвтэй зүйл биш. Гэтэ яах хэрэгтэй вэ? Go to the source гэхээр тэр өөрхийн амьдралын их усүр дээр очоо гэж. Go to the source and allow. Source of abundance гэж юм байна. Одоо амьдралын их усүр гэж нэрсэн шүү дээ. Тэрнтэй холбогдох тухай. Гэтэ одоо л юу ярьж ирэхээр source of abundance гэдэг нь тэр элбэг дэлбэг байдлын их усүр дээр очих тухай ярьж байгаа юм. Тэгээ allow from гэхээр тэр их усүр дээр очиод тэр элбэг дэлбэг байдал өөрийнхөө амьдралд үүсэх тэр боломжийг нь одоо хүлээн зөвшөөрөх юм байна. Тэр одоо элбэг дэлбэг байдал дээр очисны дараа гэж байна. From the source for abundance if it wishes to manifest in your life. Тэр элбэг дэлбэг байдал өөрийнхөө амьдралд илэрч хэлбэрцгийг хүсэж байгаа бол тэр юм л өөрөө л гарна гинэ. You start with the source. Таавал тэр их усүрээс эхэлнэ. Then you go into enjoying all the forms of life. Дараа you go into enjoying гэхээр та ингээд тэр юмнуудыг ингэж талархаж, баясаж одоо сурах тухай ярьсан шүү дээ. Тэг юуг нь талархаж яах гэхээр enjoying all the forms of life гэхээр амьдралд байгаа бүхэл энэ хэлбэр төс илэрхийлэл тийм энэ хэлбэрүүдийг ингээд баясах хэрэгтэй. Энэ хэлбэрүүд олон төрлийн янз бүрийн хэлбэр төсүүд байгаа гэдэгт ингээд баясах go into enjoying гэхээр тэр төвшөнд л одоо өөрийгөө очих хэрэгтэй. Next level of abundance. Then next level abundance гэхээр нэг хоёр төвшний нэг элбэг дэлбэг байдлын тухай ярьж байгаа тийм. Нэг нь бол ингээд гадаргуун төвшний буюу зөвөр ингээд хэлбэр төс чинь л энэ чинь бүхэл юм чинь хэлбэр төссөн байж тээ гэдэг ухаарлын төвшөндөө бол одоо тэр элбэг дэлбэг байдлын нэг төвшин ярьж байгаа. Тэрнээс илүү нэг давсан нэг төвшнийг тухай яриад байгаа тийм. Тэр нь бол ингээд өөрийнхөө дотор байгаа амьдралын их үүсвэртэй холбогдсон үндсэн дээр энэ амьдрал дээр байгаа бүхэл элбэг дэлбэг байдал чинь угаасаа байдаг юм байна штэ гэдэг энэ чинь тэгээ тоглоом юм байна штэ гэдгийг нь одоо ухаарсан төлөвд үүсэх элбэг дэлбэг байдлын тухай яриад байгаа. Тэгээ then you enjoy relating with the forms of life. Тэр яаж юм гэхээр тэр relating гэхээр одоо амьдралыг ингээд тэр төвшөнд нь ингээд харах үед энэ амьдрал дээр байгаа хэлбэр дүрс янз бүрийн юмнуудтай ингээд өөрийгөө relate гэрээ өөрөг нэг тэднээс салшгүй нэгэн зүйл гэдгээр нь
харах тухай. Тэгж харсан үед you enjoy relating гэхээр энэ origin дээр хэлбэр төсүүдтэй холбоотой байдалтай та тааламжтай байх тухай. Одоо баясах тийм элбэг дэлбэг байдлын амьдрал дээр байгаа бүхэл хэлбэр төсүүдтэй одоо ингэж зөв харилцаа үүсгэх гэж хэлэх байх. Тэгэд энэ байдал чинь одоо өөрт чинь тааламж өгөх тухай. Relating with the forms of life, the play of whatever you do in. Тэгэд энэ нь яг юу гэхээр эн чинь нөгөө тоглоом одоо relating гэхээр одоо хүүхэд ингээд янз янзын тэр дөрвөлжин, гурвалжин бөөрхийн янз янзын төрсүүдэр ингээд тоглоод тэгшэг тэр хүүхэд яг тоглож гин гэдгээр харж иж болно тийм. Гэтэ бас яаж харж болох вэ гэхээр тэр хүүхэд тэр юмнуудтай relate хийж гин боيو тэр юмнуудтай ингээд одоо ямар нэгэн холбоо байгаа юм байна гэдгээ одоо тэр хүүхэд ингээд сурж байгаа хэлбэр шүү дээ тийм. А бид нар хизээ ингээд тэрүүгээр тоглоо байцдаг гэхээр бид чинь өсвөл байдаг юмнуудыг над их сонирн биш. Тэгээд чинь ингээд миний эргэн тойронд дандаа л байдсан байх гэдгийг мэдсэн үед бол тэрүүгээр их тоглоод байхаа болчдөг шүү дээ. Яг тэр тухай. Тэгээд enjoy relating with the forms. Relating with the forms of life, the play of whatever. Тэгээд энэ зүйлийг л одоо тоглоом play гэдэг юм одоо тоглолт тийм ээ хэлбэр дээрх тоглолт. Хэлбэрүүд дээр тоглож байгаа тоглоом. Тэгээд энийг бол амьдрал тоглоод байгаа маа. Play of whatever you do in life. Тэгээд энэ амьдрал дээр одоо юу л хийж исэн та одоо юу хийх хэрэгтэй гэдэг тийм. Тэрийг л одоо тоглоом болох хэрэгтэй л гэж хэлж байгаа юм байна. What you do in life, you enjoy that. Тэгээд энэ тоглож байгаадаа одоо баясаж тэрнээсээ таашаал авах тухай. And then that is how, and out of that enjoyment of what you do, that energy most likely also brings things into your life, forms that before you thought you needed desperately. Тэгээд юу гэж юм гэхээр за тэр enjoyment тухай ярьж байгаа тийм. Тэгээд амьдрал дээр одоо хүн одоо юу л хийх хэрэгтэй гэдэг тийм. Тэр бизнесийнхаа юм хийгээл ингэж явж байхдаа энэ тэр enjoyment байх хэрэгтэй. Тэр одоо амьдралын баяр баясгал тийм. Тэр баяр баясгалаар чинь дамжаад ингээд ирж байгаа тэр энергийн тухай ярьж байна. Most likely also brings things. Тэр тоглоомонд дуртай байгаа. Тэр тоглоомыг тоглож явах явцтай хүн чинь ингээд тэр тоглож байгаа байдалтай их тийм enjoy хийх. Одоо enjoy гэдэг нь ингээд одоо юу гэмээр юм те баяр баясгалтай сэтгэл хангалуун байх гэх юм уу? Enjoy. Тааламж авах гэж юм. Таашаал авах. Зөв тэр хэлбэрүүдэр ингээд амьдрал дээр байгаа хэлбэрүүдээр тоглож байхдаа тэндээсээ тааламж таашаал авах тухай юм ярьж байгаа юм байна. Тэгээд тэрийг ингээд тааламжаас ирж байгаа тэр энергийн тухай. Тэр энергийг юу өөрт чинь ингээд авчрах вэ гэхээр also bring into your life forms that before you thought you needed desperately. Тэгээд энэ enjoyment чинь энэ таашаал чинь л ерөөсөл энэ элбэг дэлбэг байдал дээр байгаа энэ юмнуудыг өөр чинь амьдрал дээр ингэж оруулж ирэх юм байна. Гэхдээ тэр юмнууд чинь өмнө нь та юу гэж бодож байсан гэхээр ерөөсөл энэ юмнууд над байх хэрэгтэй. Би бүр тэргүүгээр ингэж өгөх гээд байна гэж ингэж чичирт дайрж ирсэн. Тэр юмнууд чинь өөрсдөө ингэж ирэх юм байна л та. Тэр enjoyment-аас болоод тэр одоо цаад утга нь бол яг юу гэж юм гэхээр хэрвээ та амьдралын энэ төрс хэлбэрүүдээр тоглож байгаа тоглоомд одоо маш их тоглож байгаа юм шиг тийм. Ингээд тааламжтай байгаадаа бол амьдрал тэр чинь өөрт чинь ерөөсөө өгчнөө л гэж юм байна. Одоо эдгээр нь юутай адилхан гэхээр нэг баян айлын хөхт ингээд тоглоомоороо тоглосоор байгаад уйтцсан байж болно шүү дээ. Тэр хүүхэд яаж юм гэхээр ингээд тэр тоглоомоор тоглохоор ерөөсөө enjoyment авч чадахгүй. Яг тэр өмнө ингээд дандаа тоглоод ганцаараа тоглосоор байгаад уйтцсан учраас тийм. Тэндээс ингээд тааламж авч чадахгүй байгаа шиг. Тэгээ тэр хүүхд яг хөөр ингээд өөр хүүхд орч ирэнгүүт нөгөө хүүхд чинь ингээд чамд ийм гой тоглоом байд юм уу гэд хэлэнгүүт чи надаар тоглол гэж жаатай адилхан амьдрал юу гэж юм гэхээр энийг ав над бол хангалттай байгаа. Би бол энэгээр тоглох хүн хайж исэн гэж байгаа юм шиг өөрт чинь өхөл юм байл та тэр дэлбэг байдлыг. To feel abundance. So they come as a icing. Тэгээд desperately to feel abundance. Тэгээд тэр элбэг дэлбэг байдлыг мэдрэхийн тулд тэрний араас ингэж чичирт дайрдсэн зүйлс чинь өөрсдөө
өөрийн амьдрал дээр ингээд манифест хийгээл гараад ирэх юм байна. So they come as a icing on the cake, and you might give them. Icing on the cake. Тэгээд яг юу нь чухал вэ гэхээр enjoyment нь чухал юм байна. Тэр icing on the cake гэдэг нь одоо enjoyment-ийг ярьж байгаа. Одоо хүн ингээд торт идвэл хэн нэгэн ингээд торт ингээд авдирвал тэр торт нь ямар нэг тийм чимэглэл тэр icing гэдэг байгаа шүү дээ. Тэр дээр ингээд цагаанаар ингээд чимчдэг юмнууд нь байхгүйгээр зүгээр л нэг торт өгвөл тэр чинь enjoyment байхгүй болчих шүү дээ. Зүгээр уун чинь би нэг гоё торт ингээд төсөөлөд байжсэн чи ингээд зүгээр л нэг ямар ч тийм чимэглэл байхгүй юм авдирлээ гэж байгаа юм шиг ингээд жоохон сэтгэл дундуур байх гэдэг. А гэхдээ тэр өөрийн амьдрал дээр орж иж байгаа элбэг дэлбэг байдлууд чинь тэр одоо нэмэлт өөрчлөн хүсэмжлээд байсан тэр юмнууд чинь зүгээр нэмэлт хэлбэрээр одоо тэр тортны дээр байгаа хамттай тэр чихэрлэг юм шиг хэлбэрээр үүртж орж ирнэ. А гэхдээ тэр нь бол гол биш гэж байгаа. Одоо тэр нь бол одоо гол биш. Яа тэгэхээр тэр enjoyment буюу тэр элбэг дэлбэг байдлаас энэ хэлбэрүүдээр тоглож байгаа амьдралынхаа туршид тэр юмнуудаар ингээд тоглож байгаа байдлаас л та тааламж авч байгаа ч чухал болохоос биш. Одоо яг танд хэрэгтэй байгаа хүсээд исэн юмнууд ч бол гол юм бол биш гэдгийг л хэлж байгаа юм байна. А тэр нь бол хэрэг та тэр энэ тоглоомыг тоглосноор хэрэг дуртай байвал үр дүн нь юу вэ гэхээр үр дүн нь зүгээр яг тэр тортон дээр тавьсан юм шиг яг тэр торт чимэглэлгүйгээр ирж болно шүү дээ. Тэр торт нь бол enjoyment. Тэр тортны дээр байгаа чимэглэл нь бол тэр таны хүсээд исэн тэр одоо юмс тийм ээ. Энэ юм л байж ижил би одоо гоёлох гэдэг ингэдээс юм чинь зүгээр нэг тортон дээр байдаг шиг л байдаг зүгээр л нэг тийм чимэглэл маягаар өөрчлөж амьдрал дээр ирнэ гэж байна. Them away again if they come. You have them for a while. Says, oh, I've had this abundance. So they come as a icing on the cake, and you might give them away again if they come. Тэгээд тэр юмс чинь ингээд өөрчлөж амьдралд орж ирсээ та зүгээр бас тэр хүмүүст ингээд зүгээр л өгчөж бас болно гэнэ. You have them for a while. Says, oh, I've had this. Та ингээд хэрэгтэй бол энэ юмдыг ингээд аваа ингээд жоо төр зур ингээд аваад заавал тэрийг ингээд би эзэмших хэрэгтэй надад байх хэрэгтэй гэсэн нэг тийм attachment гэж яриад байгаа шүү дээ. Тэр юмд ингээд хамааралтай биш. Зөвөр хэн нэг хэрэгтэй болоо тааваа та ингээд хэрэгэл. This for long enough. Now you have it. And so the flow. Тэгээд надад бол хангалттай хугацаанд энэ юм ингээд надтай хамт байсан. Ингээд та хэрэгтэй бол энийг ингээд аваа. Is there beautifully as you give things away. Тэгдэн яаж юм гэхээр ингээд flow гэж урсгал өөрийн амьдралд үүснэ нэ ингээд юмсыг ингээд хэрэгтэй хүнд нөгөөд явах чинь юмсыг ингээд урсгаж байгаа одоо тэр амьдралын төрсүүдээр тоглож байгаа даа тийм шүү дээ. Тэр чинь угаасаа нэг тийм урсгал юм байна л да. Тэг юмсыг ингээд таалаад enjoy хийгээд тэг болсон болоо за та энийг одоо би бол болсон гэд хүмүүстэйгээ өгж байгаа нь юу гэхээр тэр имийг урсгаж байгаа хэлбэрээр одоо тэр амьдрал ингэж урсж идэг зүйлс. Элбэг дэлбэг байдал баян зогсонг бол байдаг. And so the flow is there beautifully as you give things away, new things come. Тэгээд тэр хожим юмудаа ингэж өгж байгаа та эргэлт орж эргэлтэнд орно гинэ. Тэгээд хожим юмудаа ингэж бусдад өгж явах үед та ингэж эргэлт үүсгээд тэг шинэ юмуд өөрчлөж амьдралд орж ирдэг гинэ. And if they're all taken away from you, that's fine too. Хэрэг ингээд хэн нэгэн имиж ингээ хураагаад авчвал тэр ч бас зүгээр гинэ. You're quite happy. Заавал ажралтай хэврэл байна. With that. So manifest abundance from the inside out, not. Тэгэхээр та манифест хийж байгаа дотроосоо гинэ. Тэр юм зүгээр гаднаас орж ирсэн бол биш. Таны амьдралд орж ирсэн тэр таны хэрэгтэй байсан юмс чинь байхгүй болчвол тэр бол асуудал биш байгаа. Шалтгаан нь болохоор тэр юмс таны дотроос ингэж хэлбэрчиж гарч ирсэн учраас тэр одоо миний эзэмшижсэн юмуд ингээл гинт байхгүй болчвол тэр бол нэг тийм асуудал биш яа. Тэгэхээр тэр юмуд дахиад өөрөө чинь дотроос ингэж бий болсон зүйлс учраас. Not from the outside. Not from outside гэхээр та тэр юмнуудыг ингээ гаднаас ингэж бол өөртөө ингэж оруулж ирээгүй дотроосоо одоо manifest хийж хэлбэржүүлж илэрхийлж өөрхөө тэр enjoyment хийж тэр тааламжаар одоо бүтээсэн зүйлүүд учраас тэр юм бол одоо өөрийн чинь аль жаргалыг аваа авчихгүй юм байна л да. Is hoping that you go find some inner state through external things.
hoping that you go find some inner state. Тэгээ хэрэг тэр гадаргуу дээр байгаа бүхэл ид баялагийг чинь ингээл хургаал авчвал за магадгүй таныг юу гэж хүсэж байна гэхээр таны тэр дотоод төлөв дээр л очих бах гэж би бол тааж байна. Find some inner state through external things. Through external things. Тэгээ ер нь гадаад төвшөнд ингээд юмсуудыг хэлбэржүүлж илэрхийлэхийн тулд та дотоодын тэр төлөв дээрээ тийм элбэг дэлбэг байдал амьдралын тэр элбэг дэлбэг байдал дээрээ дотоодосоо юмнуудыг гадагшуулж гаргаж байгаа. That is the dilemma of many people who practice manifesting. Тэгээд manifestation гэдэг тухай ингээд энийг ингээд туршиж байгаа энийг ингээд одоо сургуульд болгож хийж байгаа хүмүүс төр юу байдаг вэ гэхээр dilemma хоёрын нэгийг сонгох гинэ. За тэгээд юу гэсэн вэ? This is a dilemma of many people who practice manifestation. Тэгээд энэ бол ингээд энэ manifestation гэдэг юм хэрэгжүүлж байгаа хүмүүс төр гарч ирдэг мохортлаа. За мохортл юм аа гэж байгаа юм. Цагаатаа хэлж шүү дээ чатан дээр. Which of course manifesting is something that you can use. За мэдээж та энэ manifestation гэдэг зүйлийг л та хэрэгжилж болно. And it works if it's done. Тэгээ энэ бол ажилдаг хэрэг та зөв байдлаар хийвэл. Rightly. But the dilemma or the fallacy is the belief that whatever you manifest. За тэгээ тэр мохортол эсвэл алдаа нь юу гэдэг вэ гэхээр та юунд итгэсэн байдаг вэ гэхээр is the belief that whatever you manifest is going to make you happy. Тэгээ ямар нэгэн тэр манифест хийж байгаа тэр зүйл чинь өөрөг чинь аз жаргалтай болно гэж итгэх нь бол одоо мохортол эсвэл одоо алдаа байдаг гэж юм байна. It's to seek the fullness of life through what you manifest, through things. Тэгээ энэ яаж юм гэхээр the fullness of life одоо амьдралын тэр бүрэн дүүрэнг одоо та хайгаад байгаа хаанаас хайж юм гэхээр fullness of life through what you manifest. Тэр өөрхөө манифест хийж байгаа юмнуудаас хайгаад байгаа дамжуулж тэрийг одоо хайгаад байгаа амьдралын бүрэн дүүрэн байдлыг тэр манифест хийж одоо үсэх гэдэг юм байна л гэж. Through things. Тэр амьдралын бүрэн дүүрэн байдлуудыг одоо юмсаар дамжуулж одоо авах гэдэг. And that doesn't really work. За энэ бол ерөөсөө яг бол их ажилдаггүй. So when people manifest something in that way in their lives, a material thing, Тэгээ хүмүүс ямар нэг юмыг манифест хийх үед тэр маань материаллык зүйлсүүдийг өөртөө татах үед одоо өөрийнхөө амьдралд оруулж ирэх үед initially they're quite elated. за эхлээд бол тэр хүмүүс их баяр баясгалтай байдаг нэ. I've got it now. За ямар нэг юмыг одоо манифест хийснийхээ дараа I've got the house or whatever it is that I wanted to. тэгээ би одоо юу гэдэг өсчихсэн юм одоо байр байшин ч юм уу ямар нэг хүсчихсэн юм би одоо яачлаа гэд Manifest. Тэгээ манифест хийхийг хүсчихсэн юм одоо авчлаа гэж ихэл одоо баярлал юм байна. And then that manifestation wears off and after a while brings about. Тэгсэн хугацааны дараа тэр манифест хийсэн зүйл чинь ингээд жоохон wears off гэхээр багаар ингээл үн цэнэ нь байхгүй болол ингээд тэр гой сайхан юм ингээл байхгүй багаар ингээл байхгүй болчих хэлж байгаа. Тэгээд brings about its own problem гэхээр өөрхөө асуудлуудыг гаргаж ирдэг авчирдаг. About its own problems and a new level of problems. Тэгээ өөр төвшний асуудал үүсгдэг. And the feeling of fullness does not stay. Тэгээд ингэж байгаа одоо алтааны тухай яриад байгаа шүү дээ. Манифест хийж сурж байгаа хүмүүсийн дээр гардаг. Тэр одоо алдаа тэгээд нөгөө цаантаа юу гэлээ? Мохортол тэрний тухай яриад байгаа.
Тэгээ тэр манифест хийсэн юм чинь намайг одоо аз жаргалтай болно гэж ингэж итгээд байгаа нь бол алдаа байдаг тухай. Тэгээ бодчихвол болно. Гэхдээ тэр манифест хийсэн юм чинь өөр амьдралд үүсч гарч ирэх үед баясгалтай болчоод тийм аз жаргалтай болчоод тэгээ тэр нь ингээл жоохон алгуур ингээл байхгүй аз жаргал нь байхгүй болсны дараа яг яаж юм гэхээр ингээ ахаад нэг асуудал үүсгэж байгаа. Яа тэгэхээр таны аз жаргал чинь ингээ байхгүй болчиход байгаа. Тийм асуудал ингээд үүсгэж байгаа маа. Шинэ төвчний нэг өөр төвчний асуудал ингээд үүсгэж байгаа маа. The feeling of fullness does not stay. Тэгээ ямар асуудал гаргаж ирж байна гэхээр өөр чинь тэр бүрэн дүүрэн байгаа байдал чинь өөрт чинь ингээд үлдэж чадахгүй байгаа нэг асуудал үүсгэждэг гэж юм. It doesn't stay with them. Nothing can give it to you. Тэгээ ямар нэг юм танд тэр аз жаргалыг чинь өгөхгүй. Тэгээ тэр өгсөн ч гэсэн тэр өгсөн аз жаргал чинь танд бол үлдэхгүй. Can give you the true feeling of abundance, and that's amazing. Can give you the true feeling of abundance, and that. Тэгээ true feeling of тэр юмнууд чинь бол яг үнэн тэр элбэг дийлбэг байдлыг бол өгөхгүй юм байна. Юу хэлж вэ? It doesn't stay with them. Nothing can give it to you. Can give you the true feeling of abundance. Тэгээд ингээд одоо манифест хийгээд ямар нэг юм ингээд өөрх амьдралд ингээд оруулаад ирлээ гэж бодоход тэр юмнаас би аз жаргалыг хайгаад байгаа бол тэр юм чинь танд бол ингэж удаан байхгүй. Тэгээд тэр бол асуудал юм аа гэж байгаа тийм. Тэгэд ямар нэгэн юм танд аз жаргалыг ингээд өгчдөг юм бол биш. Одоо аз жаргал гэдэг юм чинь ямар нэг юм би авснараа тийм ямар нэг юмар дамжигдаж ирдэг юм бол биш гэж юм байна. They can give you the тэр ямар нэгэн юм ингээд өөр чинь жинхэнэ тэр элбэг дэлбэг үнэн мэдрэмжийг бол өгдөг юм байна. The true feeling of abundance, and that's the amazing thing, which тэгэд энэ бол маш гайхамшигтай юм гинэ. Which implies nothing that you achieve. Nothing that you achieve in the future can get you there. Тэгээ бас ингээд ямар нэг ирээдүйд болох юм тийм ээ. Ирээдүйд болж болох юм. Ирээдүйд одоо тэр юмтай болж болох ямар нэг юм энэ бас орно гэж байна. Achieve in the future. Тэгээд ирээдүйд ингээд тэгээ ямар нэг юм танд тэр аз жаргал гэдэг юм чинь ингээд өгчөж болж чаддгүй. Өгсөн ч гэсэн тэр бол төр зүрийн юмнууд байдаг. Энэ нь бас юуг хамсагж юм гэхээр болж болох ирээдүйд өөрт чинь амьдрал дээр чинь орж иж болох ямар нэгэн юмыг бас хамсгаж хэлж байгаа шүү гэж байна. You have to start with that, and you don't need to ask for things to be different in your life. You start here and now where you are. And here now you go within and see if you can find that place within where life is born continuously. You have to start with that гэж байна тэр. Одоо нэг газраас л эхлэх тухай ярьж байгаа. Тэгээ юунаас эхлэх тухай ярьж байна гэхээр зөвхөн санаа нь бол ингээд би ямар нэг юм манифест хийчихвэл тэрийг авчулвал би болох гэдэг нь чинь тэр цэгийг тэр одоо тэр юмыг эзэмссэн тэр цэгнээс л би эхлэнэ гэж бодоод байгаа юм л да. Тэгэхээр та хаанаас эхлэх ёстой гэхээр ерөөсөл яг эндээс л эхлэх ёстой гэж байна. Энд тэр хаан гэхээр where you are. And here now you go within. Тэгээ яг тэр дотгошоогоо орох тийм ээ тэр өөрхөө тэр оршихуутайгаа амьдралын их усүртэйгээ холбогдож байгаа тэр цэг дээрээс эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр би эхлэхгүй байна. Яагаад тэгэхээр би ямар нэгэн манифест хийсэн. Тэгээ тэр манифест хэлбэрчээд гээд ямар нэг юм надад өгөхөд л би эхлэх гээд байна гэдэг аа штэ. Тэгэлгүйгээр зүгээр хаанаас эхлэх вэ гэхээр яг та тэр дотгошоогоо ороод тэр амьдралын их усүртэйгээ холбогдсон тэр цэг дээрээс эхлээд and see if you can find that place within where life. Тэгээ татгшоогоо юуг олох гэж хайгаад байна гэхээр тэр цэг
Боёо хаана ямар цаг гэхээр life is born continuously. Одоо тэр амьдрал ингээд төрөөд байгаа тэр цагийн тухай яриад байгаа. Одоо тэр амьдралын их усүр гэж яг юу хэлээд байна гэхээр энэ их тийм элбэг дэлбэг байдлыг төрүүлсэн тэр цаг л юм байна л да. Одоо амьдралын нэг цаг байгаад байна. Тэгээ тэр цаг таны дотор байна гинэ. Тэгээ тэр дотор байгаа тэр цагээс яг л адилхан юмс ингээд хэлбэржээл, ургаж гарч ирээл ингээд элбэг дэлбэг байдлыг үүсгээд байгаа тэр цагийн дээр л та очиж очих хэвээр. Тэгээ тэр өөрийн дотор байгаа тэр цаг дээр ингээд очиж чадвал тэгээ тэр цаг нь бол ерөөсөө ингээд life is born continuously гэхээр тэр цаг дээр л яг л тийм бүхэл одоо амьдрал ингээд үргэлжлэн төрж байгаа тэр цаг дээр is born continuously, but which in itself is unborn. Гэхдээ тэр цаг нь бол өөрөө төрөөгүй юм гинэ. Unborn, timeless consciousness itself гэхээр timeless consciousness itself. Тэр цаг одоо тэр очиход байгаа тэр цаг чинь яг юу вэ гэхээр тэр одоо амьдралыг ингээд тасралтгүйгээр төрүүлээд байгаа тэр цаг бол өөрөө төрөөгүй цаг хугацаа байхгүй. Тэгээд consciousness itself гэхээр ухамсар өөрөө юм а гэж байна. За тэр ухамсар дээр л очих хэрэгтэй. Тэр одоо элбэг дэлбэг байдлыг өөрийнхөө амьдралд үүсгэмээр байгаа бол та тэр өөрийнхөө ухамсар дээр очих хэрэгтэй гэж байна. Тэр ухамсар чинь ерөөсөө цаг хугацаа байхгүй, төрөөгүй. Гэхдээ амьдралын юмсыг ингээд тасралтгүйгээр төрүүлж байгаа. Тэр цаг дээр л очиж ээж энэ юмыг хийдгээ. Энэ цагээс бол эхэлдэг гэж байна. Элбэг дэлбэг байдлыг өөрөө үүсгэхийг гэж бодож байгаа бол харин зүгээр ингээд би эхлэхгүй байна. Миний амьдрал хизээ эхлэх гээд байна гэхээр миний манифест хийсэн тэр ямар нэг гоё юм машин ч юм уу юу ч тэр л ингээд над дээр ирэхгүй бол би ингээд эхлэхгүй. Миний амьдрал ингээд гоё болохгүй. Ингээд би тэр юм байхгүй бол би ингээд дааж шалгүй байна гэж байгаа чинь одоо ихэнх энэ манифест хийгээд байгаа энийг одоо татлагжуулж сурж байгаа хүмүүсийн гол одоо дутагдал алдаа нь байдаг л гэж хэлж байгаа юм байна. Тэгээд ингээд бичлэг дуусч байгаа юм байна. За юм гоё бичлэг байсан шүү. За их сайн уу. Сайн уу өдрийн Миндээ. За та чи тэгээ саяхан ойл юу яасныг ингээд ойл юу ингээд товчлоод юу лээ. Товчлоод яриа лөө. Тэгээд энэ багшийн нэг яг энэ яриатай ойролцоо нэг яриа бас өн би сонсч ирсэн. Тэгээд ер нь бол элбэг дэлбэг байдал дээр бол яг ингэж ярьдаг байна. Та элбэг дэлбэг байдлыг хайх биш. Элбэг дэлбэг байдлыг үүсгэсэн тэр цэг дээр очиж чадвал тэр элбэг дэлбэг байдал чинь өөрөө чинь амьдралд угаасаа л бий болчихно гинэ. Тэгэхгүй яаж юм гэхээр би ингээд амьдрал хаанаас ингээд төрөөд байна, амьдрал хаанаас ингээд хэлбэржээд байна гэдгийг мэдэхгүйгээр л ингээд яваад байвал тэр одоо элбэг дэлбэг байдлын их ундрагыг мэдэхгүй л яваад байвал зөвхөн тэр элбэг дэлбэг байдлыг л одоо гол юмаа гэдээ ойлгочихно гэнэ л дээ. Тэгэхээр л ингээд тэр юмыг би эзэмсэн байх хэвээр. Тэгэл ингээл энэ юм бэл надад л байвал би одоо ажралтай болох гэдэг ингээл ингээл агаад чинь юуны илрэл вэ гэхээр өөрөө тэр яг амьдрал тасралтгүйгээр төрөөд байгаа тэр ухамсарын цэгийг тавлаагүй байгааг л илрэл юм байна гэж байна. Тэгээ тэрийг ингээд мэдэхгүй байх үед бол зүгээр л ингээд миний л одоо ингэж олж авсан юм бол ингээд миний л юм тэгэл энэ л юм надтай байж ажил би ингээд хазралтай энэ л одоо би юм гэл ингээд таа чин донтолт боёо тэр юм чинь хин нэг ингээд аваад өөр чинь авчвал таавал тэгэл ингээд ерөөсө очин байдалтай болох гэдэг гэж байна тийм яа тэгэхээр тэр юм чинь attachment үүссэн байна боёо тэр юм та хамааралтай болсон байна. Гэхдээ энэ жинхэнэ элбэг дэлбэг байдал юу гэхээр зөвхөн эзэмших тухай биш. Одоо ямар нэг юм enjoy хийх тухай боёо хэлбэр төрсөөр амьдралын хэлбэр төрсүүдээр тоглоом юм а гэдгийг нь л тэр одоо амьдралын их хүсвэр болсон тэр ухамсарын цэг дээр очисон төвшөнд энэ юмыг таньж чаддаг гэж яриад та. Тэгээд энийг таньчвал амьдрал дээр байгаа янз бүрийн элбэг дэлбэг байдлын энэ юмс чинь ерөөсөө л зүгээр тоглоом юм биш үү? Ямар ч тийм сериусны юм бол биш юм байна. Энд чинь одоо амьдрал гэж бодоодсэн юм чинь биш юм биш үү? Зүгээр элбэг дэлбэг байдал чинь зүгээр л амьдралын зүгээр л нэг илэрлэл юм биш үү? Амьдралыг тоглож байгаа тоглоом юм биш үү? Харин тэр жинхэнэ элбэг дэлбэг байдал чинь тэр өөрөө амьдралыг үүсгээд та тэр ухамсарч юм биш үү? Гэдгээ нээчихвэл заавал энэ элбэг дэлбэг байдлаас гарч ирж байгаа юмсыг эзэмших байдлаар би ингээд азралтай байх биш. Зүгээр тэрийг өөрөө ханаас гарч иж гин гэдгийг л олчвол
Тэр юм чи угаасаа амьдрал дээр чи хангалуун гэж. Элбэг дэлбэг гэхээр жоохон үүр байж магадгүй. Тэ хангалуун одоо амьдралдаа хангалуун байх тэр юм чинь аяндаа илэрч нээлгэж авах. Яг ингээд тэгээд тийм л гоё ойлголт ирээд таа. Тэгэхээр нөгөө нэг энэ биш үү? Угаасаа бидний эргэн тойронд өрнөд байгаа энэ бүх юмуд бүгд үзэгдэл хэлбэрээр буюу ерөнхийдөө ийм хэлбэр дүрс. Энэ бол зүгээр л хэлбэр дүрс. Бидний энэ юунаас гарч байгаа хэлбэр дүрснүүд. Тэгэхээр энэ бүхэн одоо нэгэнт хэлбэр дүрс юм бол хязгааргүй элбэг байгаад байгаа. Энэ тийм нөгөө нэг танд ганц удаа олдох гэж байгаа зүйл шиг ингэж шунаж, эндээ унаж, ингэж өрсөлдөж байх шаардлагагүйгээр энэ ерөөсөө ингэж нэг үгээр хэлэхэд ухамсараас ирж байгаа энийг боджуулж, биежүүлж болох тэр нөгөө нэг үзэгдэл хэлбэрээр үргэлжилж байгаа нь хэлбэр дүрснүүд л юм шүү дээ гэдгийг хэлэх гээд байна л гэсэн мөн үү? Тийм юм. Тэгээ хэлбэр дүрсүүдийн тухай яриад байгаа. Тэгээд энэ бидний зүгээр элбэг дэлбэг байдал тэр одоо хангалуун байдал өөр одоо бүрэн дүүрэн байдал энийг одоо гол юм гэж хайгаад байгаа зүйл чи яг юу юм бэ гэдэг тухай ойлгуулж одоо ухамсарт ойлгуулж хэлж байгаа гэх юм. Тэгээ энэ юм чинь л ингээд амьдрал одоо юм things of юу вэ? World of things гэдэг. Тэр нь ямар утгатай гэхээр эдгээр чинь зөвхөн энэ материалын ертөнцид бид нар чинь ирсэн байгаа тухай ярьж байгаа. Материалын ертөнцид ерөөсөө энэ төрсүүдээр тоглож байгаа л маш их тийм өргөн цар хүрээнд ингэж тоглож байгаа маш том тоглоом юм байна гэдгийг л ойлгохын тулд бид нар одоо ирсэн гэх юм одоо тэрийг эзэмшиж ойлгох биш. Ингээд тэрийг энэ ч угаасаа л энэ тийм маш өргөн хэмжээний тийм элбэг дэлбэг юмсаар ингэж тоглож байгаа амьдралын тоглоом юм байна гэдгийг л ойлгочвол энэ тоглоомд оролцох тухай яриад байгаа. Тэгээд тэрний өсөөгөө гэхээр одоо юмсыг хэлбэржүүлэх тэр юм өөрөө хийх тухай. Одоо тэр өөрөөр тэр ухамсарын хөөсрийг олчвол тэндээсээ би юмсыг хэлбэржүүлж бүтээлч байдлаар амьдралын тоглоомд оролцох тухай яригдаад байгаа. Тэгсэн үед бол би ингээд ямар ч юмыг хэлбэржүүлж болно. Тэгээ тэрийг хэн нэг ингээд авцсан ч гэсэн би ингээд тэр юмд их хамсаад авахгүйгээр эсвэл хэн нэгэнд нь тэр юм хэрэгтэй болоод чи нэг аав гэдэг ингээд өгөө болчдөг. Тэгэж ингэж өгөө явуулснараа би юмсуудыг эргэлдүүлж байгаа нь ерөөсөө тоглоом юм аа л гэж л байгаа юм байна. Тэгээ тэрний хамгийн гол юм нь ингээд зөвөр би тэрийг эзэмших гэхээсээ илүү ингээд би тэр юм надад байгааг би талархаж сурах. Тэр юм ингээд байгаа нь амьдралын нэг тэр тоглоомын хэлбэр нь надад байгаа нь ямар юм талархууштай гайхамшигтай сайхан юм бэ гэдгийг нь мэдхийн тулд одоо хүн төр зур эзэмшиж байгаа гэх юм уу. Тэгээ тэрийг ингээд талархаж сурсныхаа дараа тийм тэрийг бүрэнгүйц таньсныхаа дараа тэндээс би юу мэдрэмж авах хэрэгтэй байснаа авсныхаа дараа ингээд өөр хүмүүст ингээд өгч дамжуулаад дараагийн үедээ ингээд дамжуулаад өгөх тухайс яриад байгаа. Тэгээ дараагийн үедээ өгөхийн тулд ингэж би төр зур ингэж хадгалж байгаа байдлаар ингэж юмст хандах тухай. Энийг ойлгоогүй үед ингээд их алдаанууд гаргаж ирж ирсэн юу гэхээр ингээд тэр цэцмаа одоо шашин шүтлэх дээр ч юм уу чи ингээд мөнгөнд төрж болохгүй мөнгө эзэмшиж болохгүй эмхтэй хүн төрж болохгүй яагаад гэвэл чи ухамсараа алдаж унтаа байдалд тэр одоо ухамсаргүй байдалд орчихно. Тэрийг цаантаа гоё хэлээдсэн шүү дээ юу гэж ялаа. Ямар төлөвд орчихно гэдэг ялаа. Ухаанаа алдна те. Чи тэгэл эмхтэй хүнд л ингээл хөрчил юм бол чи ухаанаа алдчих шүү. Ухаанаа алдчихвол чи тэгээд юу хийж байгаагаа мэдэхгүй тэгээд ингээд chaos болно одоо нэг замбраагүй юм дэн чинь орчно гэд тэндээс айгаад байгаа юм л тэ. Яа тэгэхээр энэ юм ингээд танигдах хэвээр би яг яагаад энэ юм сайх биш тэ. Ингээд айгаад байх биш. Зүгээр энэ юмыг таних элбэг дэлбэг энэ хорвоогийн дүрс хэлбэрүүдийн тоглоомуудыг л ойлгочвол заавал ингээд айгаад байх биш. Зүгээр тэр юмд ингээд донтохгүйгээр хамааралтай болчихгүйгээр тэрэнд хөрч олно. Мөнгөнд хөрч олно тийм. Зөвхөн тэр айснараа яаж юм гэхээр тэрийг эсвэл ойлгоогүй хэлбэр төвшөндөл гадаргуун төвшөндөл юмшиг ингээд хараад энэ байдалтай гацчихна. Тэгээ энэ бол одоо алдаа юм аа гэж л хэлжлээ. Тэгэхээр эцээц
Угаасаа ингээл ойлгочих гэсэн л үг юм байгаа зү. Юг ойлгочих гэж байгаа юм гэхээр энэ амьдралын хэлбэрүүд чинь бүгд ухамсарын тоглоомудаа энэ тийм шунаад заавал зуралдах гэдэг юм байхгүй. Чинь нэг одоо юу гэдэг миний ойлгохтойр ингээд бүгд ингээд үзэгдэл хэлбэрээр ерөөс ингээд хэлбэр үзүүлээл өрнөд байгаа. Энэ өнөөдөр би болоод маргааш тэртээ тэргүй арилна энэ мөх юм биш. Тэгээд дахиад өөр үзэгдлүүд өөр юмнууд дотор ороод явчихна. Тийм болохоор энэ чухал одоо энэ амьдрал чинь биш, энэ чинь зорилго чинь биш, энэ чинь мөн чанар чинь биш. Энэ зүгээр л тоглоом. Энийг л ойлгочих юм бол та илүү амар амгалан байх болцоотой, илүү нөгөө нэг шуналгүй, айдасгүй өөрийгөө авч явах болцоотой гэдгийг л ойлгочихоо л гээд байгаа юм яриад байгаа зү тийм ээ. Тэгээ зөвөр энгийнээр ингээд төлөө төсөөлж ингэж хэлвэл ийм юм байна даа. Одоо бид нар чинь ингээл юмстай болохын тулд ингээл худалдаж авъя гэдгээр л ойлгоод байгаа шүү дээ. За би ингээд дэлгүүрт очивол юмсыг худалдаж авдаг гэдгээр ингээд ойлгоод байгаа. Гэхдээ юмсыг хаанаас гарч ирж байгаа ингээд бодоод үзэхээр юмсыг ингээд хятадын нэг үйлдвэртэл эдний чинь үйлдвэрлээд байгаа юм биш үү гэдгийг мэдчихвэл тэр хүн яах вэ гэхээр би зүгээр тэр үйлдвэр дээр нь очичвол юм биш үү гэж байгаа юм шиг. Би юмсыг чинь зүгээр дэлгүүрт байдаг гэж бодоод исэн чинь үгүй юм биш үү. Эдний чинь ингээд энэ үйлдвэр гэдэг юмд ингээд энэ юмнаас гараад байгаа юм биш үү гэдгээ мэдэх тухай буюу ухамсарчил юмсыг хэлбэржүүлээд байгаа юм биш үү. Тэр ухамсар чинь надад байгаа юм биш үү. Миний мэдлэлд байд юм биш үү. Тийм учраас би одоо надад юу хэрэгтэй юм бэ гэдгээ би үйлдвэрлэж болох юм биш үү. Тэр үйлдвэр дээр нь очивол би үйлдвэрлэх юм биш үү гэдгээ одоо ойлгож байгаатай адилхан гэдгээр одоо ухаарах тухай яриад байгаа. Тэрийг ухаараагүй байх үед бол зүгээр л юмс бол дэлгүүртэл байдаг. Тэгээ би дэлгүүртээр очичвол ингээ мөнгө өгөөл авчдیں۔ Тэгээд нэгэнд би ингээ авцсан бол тэрийг би алдахгүй байхын тулд ингээд маш их зүтгэн. Тэгээ энэ юм байхгүй болчоод би одоо маш зовлон дуунна гэсэн байдлаар ингээд өөрөө тэрийг ахаад үүсгэж чадахгүй юм шиг бодоод байгаа. Тэр манифест гэж юу хэлж байгаа юм гэхээр бүх юмний чинь ингээд нэг л газраас үүсгэн гаргаад байгаа. Тэгээ тэр газар чинь таны дотор байна шүү. Тэгээ тэр чинь таны хэн болохтой салшгүй холбоотой шүү гэдгээл одоо мэдчихэд заавал ингээл тэр юмсаас хамааралтай болчиход байх шаардлагагүй л гэсэн үг.